За ямар ч хэл байсан энэхүү хүзрөөрөө би 2-3 жил өөрийгөө мэргэлсэний эцэст зөвхөн өөрийгөө мэргэлээд ах нь хайрын юм уу гэсэн бодлын үүднээс энэхүү channel YouTube сувгийг нээж эхлээд бараг л ойролцоогоор 2 сар болжээ. Тэгээд энэ хугацаанд намайг дэмжиж, миний бичлэгийг үзээж, комент бичиж, лайк дарж, subscribe хийсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та нарынхаа урам зоригоор магадгүй би хамгийн ихнийхээ бичлэгийг хийхэд болохоор за баг хүн үзэхгүй бах та гэж ботвол нэг цагийн дотор бол нэг 100-200 үзэлт нэмэгдээд ингээд явсан нь миний урам зориг надад өгсөн учраас цаашдаа би бичлэг хийх хүсэл маань нэмэгдэж ингээд ийхүү мэргийн бичлэгт бол маш их цагийг зарцуулдаг болжээ. Гэхдээ одоо би ерөнхийдөө нэг 7 хоногт нэг удаа л мэрэг хийгээд байгаа. 7 хоногт гин 2-7 хоногт барыг нэг удаа мэрэг хийгээд байгаа мó тэгэнгүүт одоо бол би барыг 7 хоногт дор хаяж нэг 2 бичлэг хий гэсэн бодолтой байгаа юм аа. Яагаад гэвэл их олон хүн үзэж subscribe-ийн тоо их нэмэгдэж байгаа учраас ерөнхийдөө бол за миний ингээд бичлэг бол хүмүүст их хүрэж байгаа юм байна. Хүмүүст би хэрэгтэй байгаа юм байна. Тиймэрхүү байна. За тэгээд энэ удаагийн маань уншлага болвоос таны яг сүнсний чи өгөгдөл яг юу юм? Буюу таны хүмүүс яг юу гэж хардیں۔ Яг үнэндээ таны яг сүнсний чи өгөгдөл юу юм гэдэг байдлаар арай жоох юм spiritual маягаар хий гэж бодлоо. Тэгсэн чинь за ямар ч хэлсэн сонголтынхаа хүзрийг дэлгий. Шууд ярьжсэн юм мартангууд. За эхний сонголт Foxglove. Энэ хүзрийг бол өөр тараагүй юм байна. Би ч бас ингээд мэрэг хийхээ хайжуугаараас хүн үзээд байгаа шүү дээ. Хүн хувийн уншлага хийгээд байгаа байхгүй. Тэнгүүт ч бас давхар энэ дэр чинь олон хүзрүүд дэлгэж байгаагийн үднээс л хэлж байгаа шүү. Түүнээс биш. Нэг л яри орж өгдөггүй гэдэг. Яг дээ. Энэ л байна да. Violet дандаа л гарч ирэх юм. За ингээд ийм 3 сонголттой хүзрийн уншлага болох нэг энэ удаадаа болбоос. Тэгтээ энэ бүр өөр утсаар бичлэг хийж гэсэн шиг бүр амар өөр харагдчихэж шүү. За эхнийх нь хүзэр бол ингээд ойртуулаад харуул Foxglove гэж байна. Shape shifting битгэн ингээд ойртуулж харуул юм байна. За хоёр дахь сонголт бол boss sunflower гэж байна. Hope гэсэн юм хүзэр байна. Гурав дахь сонголт бол violet. Хэрэв миний бичлэгийг үздэг хүмүүс байх юм бол энэ violet гэдэг хүзэр бол маш олон удаа гарч ирдэг. Spiritually psychic energy гэж байна. Зя гайхалтай, үнэхээр гайхалтай. Ямар гоё бичдэм бэ ядж яхад энэ утас нь. Ялтчгүй бичлэгээрээ бол ялтчгүй iPhone илүү байд юм байна. За эхнийхээ уншлага руу оръё. Та нар сонголтоо ихтэй зөв хийсэн байх гэж итгэж байна.
Яа. Амар дарамттай бичлэг. За эхний асуулт. За яг ингээд эхний уншлагын эхний сонголтыг хийсэн хүний эхний асуулт. За хүмүүс тэнийг юу гэж хардаг вэ? Яаж хардаг вэ гэдэг дээр болвоор би болохоор юу яа гэж бодлоо. Энэ удаадаа болвол нэг асуултан дээр нэг хөзөр гэхээс илүү нэг асуултан дээр илүү дэлгэрэнгүй харъя гэж бодож байна. Тэгэхээр хүмүүс тэнийг юу гэж хардаг вэ гэдгийг бол за эхлээд энэ Femme enracinée гэдэг Франц хөзөрнөөс дэлгэж харцгаая. L'oracle de la femme enracinée. Яа, би миний бүр Франц хэл амар модчих. Франц хэл мэддэг хүмүүсээ л битгий шалаад байгаарэ. Яа. Яна айлын намна. Энийг л авах бас. Le Puy гэж байна. За яг энэ унаад ирсэн юм чинь энийг бас авчи гэж бодож байна. Вау. За би мэдээж түрүүн хийсэнчлэн нэг асуулт дээр ганцхан үзэр татахгүй олон үзэр татаад явъя гэж шийдсэн юм а энэ удаагаасаа бол бос. Тэгэхээр одоо Child of the Universe гэдэг хөзөрний зурхаан хэсгээс нь бол татъя гэж бододоо. Яа. Yeah. Capricorn. Okay. За гариг иргэсийн хөзрөөс татаач үзье. Гэхдээ энэ бол яг бусад хүн таныг юу гэж хардаг вэ гэдэг шүү зэ. Тэгэл нэг уншлаг гарч ирэнгүүт л хүүе би юм биш штэ гэдэг ба. Энэ бол зүгээр л хүмүүс таныг яг яаж хардаг вэ гэдэг асуулт байгаа юм аа. Юм хон Pluto. Яна Pluto гэдэг гаригийг би сайн мэдгүй штэ. Вау, ямар хурдан ирэх вэ? Нептун. Okay. Divine timing. За ингээд ерөөсөө юу яа? Эхнээс нь тайлбарлаад явъя. За хүмүүс таныг юу гэж хардаг вэ гэхлээр за эхлээд таныг бол штэ тий яг ингээд өгөгдлөөсөө юмыг бүтээх чадвар их өндөртэй гэж хард юм байна. Тэгээ дээрэс нь нэлийн нууцлаг заяа нууцлаг тэгээд айгуу тийм өндөр авьяастай магадгүй урлагийн хүн байж магадгүй та өөрөө. Эсвэл нэг юм бүтээдэг шинээр зохион бүтээдэг ч юм уу тий одоо оюун ухаан талтай бол юмыг шинээр зохион бүтээдэг гэж бол эсвэл урлаг талтай байх юм бол ямар нэг юм урлагийн бүтээлийг шинээр ингээд сэтгэж бий болгодог, шинээр юмыг бий болгодог. Ямарваа нэг юм харилцаа холбоон дундаас шин зүйлийг санаачилж гаргаж ирдэг. Одоо бүгдээр ямар нэг юм асуудал яг гаццсан байдалтай байхад та бол ийм гаргалаа байж болно гэд шинээр юмыг сэтгэж гаргаж ирж чаддаг заяа. За тэгээд та бол өөрөө их цайлган их юмсыг тэгж муухагаар ч юм уу эсвэл нэг юм санаа уралдуулсан ч байд юм уу те эсвэл хүнийг юм энэ надад нэг энэ ингэсэн байх үедээ энэ хүн цаанаа яг ямар санаатай байгаа ч гэдэм үү ямар нэг тийм хар муу сандаггүй учраас танд бол нэг тийм эргэн тойронд ч айгу гой хүмүүс байд юм байна. Ерөөсө таныг ингэж хорлоо энийг нэг чадчих, энийг нэг ашиглчих гэдэг төрлийн хүн байдаггүй. Ер нь бол эргэн тойронд чинь дандаа гой хүмүүс байдаг. Тэгэнгүүт таныг яг ингээд хүмүүс юу гэж хардаг вэ гэхлээр айгу гой хүмүүсээр хүрээлэгдсэн. Айгу тийм гой зөөлөн
энергитэй. Тэгтээ зөөлөн байлаа гэд тийм сул дорой гэдэг утгаараа биш. Заяа. Амар гоё юм. Авьяас бэлэгтэй бусад талын юм чадварууд нэг өндөр мөртлөөсөнгөөсөө зөөлөн сэтгэлтэй тэр хоёрыг ингэж гоё хослуулж чадсан заяа. Тэгээд айгүй тийм гоё ийм мэдрэмжтэй хувцлалтынхаа хувьд бол ийм хит амар гэлцэл биш. Хит амар ийм загварлаг биш. Мөртлөө яг ийм гоё давс хожрын тааруулсан хит бас ийм энгийн биш. Мөртлөө нэг ийм мэдрэмжтэй гэх юм уу, та одоо нэг юм амар хямдхан хувцас байлаа гэж бодоход тэрийг айгүй үнэтэй харагдуулж хувцалж чаддаг. Айгүй нэг юм жижигхэн accessory яг тэр хувцсны имижийг айгүй гоё ингээд эвтэйхэн ингээд гаргаж чаддаг. Ер нь бол нэлээд юмыг хооронд нь тохируулж өмсөхтэй айгүй мэдрэмжтэй заяа. За ааш арын шингэнчийн хувьд болохоор таныг бол жоохон юм мөнгө хөөсөн хүн гэж бол хүмүүс хардсан байна. Зарим хүмүүс. Тийм. За мөнгө хөөсөн гэхээсээ илүү жоохон юм амбицлэгтэй, амжилт, карьерийн хойноос айгүй хөөцөлддөг заяа. Тэгээд энэ үхэл ба дахин төрөлтийн гариг маань доошоо харж гарч ирж байгаа гэхлээр та бол яг үнэнтэй нүүр тулж чадахгүй, заримдаа нэг юм үннээс дутаагаад байх магадлалтай байд юм байна. Яг ингээд эргэн тойрны хүмүүс чинь тэгж боддог гэж байгаа шүү дээ. Одоо тэр хүмүүс тантай одоо жишээ нь ямарваа нэгэн сэдвээр маргалдлаа гэж бодоход яг тэр хүний зөв байгаад яг танд тэр хүн яг үнэн нөхцөл байдлыг хэлэхэд бол та тэрийг хүлээж авахд жоохон ингээд дургу хүлээж авдаг ч юм уу. Тийм нэг юм сул талыг чинь олж харсан юм байна. Бас нэг өөр сул тал сул тал нь юу вэ гэхлээр divine timing доош харж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол таныг бол яг одоо өөрийнхөө яг юм потенциал, өөрийн яг чадах ёстой нөөц бололцоогоо бүрэн нэгээгүй яг юм яг гоё бүр ингээд бүрэн төгс болоогүй. Таны хувьд бол яг энэ амжилтын чинь цаг хугацаа бол яг болоогүй. Яг та бол арай жоохон юм бүрэн боловсраагүй гэж бол хүмүүс харагддсан байна яг нэг тийм. За энэ хүн бүр энээс илүү их амжилтанд хүрэх ер нь ирээдүйдийн потенциал байна даа гэж бол хүмүүс танаас хардаг заяа. Энэ бол яг эрэг талдаа эргээр уншигдана. Эрэг утгаараа гэсэн үг. За тэгээд Нептун бас дээш харж гарч ирж байгаа гэхлээрээ та болохоор их ухамсарын хувьд анханасаа ийм дээд өгөгдөлтэй гэх юм уу. За энэ бол яг та нарын одоо ингээд бодож байгаа шиг ийм авьяас бэлэг ингээ өндөртэй төрөх гэдгээс шал ондоо зүйл байдаг байхгүй яг ингээд ийм сүнсний түвшинд бол яг айгүй олон төрөл авсан ч гэдэм үү. Эсвэл бол нэг ийм цаанаасаа л ертөнцийн ийм зөв тогтол цаад утга санааг ерөнхийдөө бол мэддэг байдлаар төрнө гэсэн үг байхгүй. Гений хувьд айгүй ийм өндөр мэдээлэлтэй төрж байгаа гэсэн үг. Тэгэхээр яадаг вэ гэхээр яг ийм хүмүүсийн одоо энэ төрөөд айгүй олон жил ингээ амьдрах хугацаанд хоорондоо мэдээлэл солилцоод одоо энэ сошиалээс ч юм уу олон нийтээс ч юм уу тийм мэдээлэл ингэж авах гэдэг чинь шал өөр зүйл байдаг байхгүй. Тэр чинь бол зүгээр л хүнээс мэдээлэл хүлээж авна гэдэг зүйл чинь шал өөр. Тэгэнгүүт яг тэр нэг юм сүнсний түвшинд аливаа зүйлийн зөв тогтол утга санааг анханасаа мэддэг байх юм бол тэр мэдээллийг хүлээж авахдаа зөв хүлээж авдаг гэсэн үг байхгүй. Яг ингээд цэгцтэй яг аль мэдээлэл надад хэрэгтэй, би энийг өөртөө яаж хүлээж авах ёстой, тэрийг яаж хэрэгжүүлэх ёстой гэдгийг мэддэг гэсэн үг. Тэгэхээр танд бол тийм өгөгдөл байдаг гэж хүмүүс бол хард юм. Ер нь бол төрмөл ухаантай. Энэ хүн бол яг ингээд ямар ч байсан нэг юм тэнэг бол биш. Аливаа нэгэн зүйл хүмүүс ингээд юу гэж ярьжсэн тэндээс ингээд шүүх ёстой юмаа шүүгээд авчиж чаддаг гэж бол хард юм зэ. За ингээд нэг энэ асуулт бол ингээд нэг иймэрхүү ойлгомжтой тайлбарлсан байх гэж бодож ийн. Тэгээ та хэрвээ энэ хүзэр юу гэлээ, энэ дээр юу гэлээ гэж бодож ивэл дахиад энэ бичлэгээ ухраагаад ингээд үзээрэй. Би бол гэж байн давтан ярихлаар бас жоохон юу яагаад идэх юм аа. За тэр яах вэ? Дараагийнхаа асуулт руу. За дараагийн асуулт маань бол босс. Энэ бол яг ингээд таны юуны хувьд чинь
Юу гэж хэлээ. Тий хүмүүс таныг юу гэж харж байна вэ гэдэг зүйл байсан шүү дээ. Тэгэхээр одоо юуг харах вэ гэхлээр яг хүмүүс таныг тэгж дүгнж хардгийн бол яг үнэндээ та өөрөө яг ямар хүн юм бэ? Дотроо та яг үнэхээр өөрөө яг ямар хүн юм гэдгийг бол би ингээ гаргаж ирнэ. Гэтэ та бас эндээс бас санаж бодох хэрэгтэй. Энэ уншлага бол танд бас ингээд яг 100% танд шууд энэ яг ийм юм аа гэд ингээ хэлж байгаа зүйл биш. Гол нь миний одоо энэ уншлага хийж өгж байгаа танд ингэж мэдээлэл хүргэж байгаа зүйлээс та өөрөө тэндээс өөрийгөө илүү ингэж ойлгож авах тийм уншлага гэсэн үг байхгүй юу? Одоо ингэж би танд та дотроо яг ийм хүн юм байна гэдэг тэнгүү та тэн дундаас миний нэг ийм юм миний нэрээ надад нэг ингэж санагдаад ирсэн шүү гэж ингэж бодож тэн дундаасаа ингэж өөртөө илүү их асуулт тавьж тэ илүү өөрийнхөө харж байгаа үнцгийг ингэж тэлж өгөөсэй гэж би ингэж юм уншлага хийж байгаа шүү дээ. Нэг амар мухар сүсэлээл би бүр яг та юм байна мэн гэл амар тэгээд тулгаад байгаа юм бол байхгүй гэдгийг бас бодолцож сонсож ажаа мó. Яагаад энэ хүзэр маань доошоо хараад гараад ирвэ? Хүүе ямар сони юм бэ? What the fuck? Энэ хоёр хоёлаа яг өмнө нь гарч ирсэн яг ижилхэн хоёр хүзэр хоёлаа гараад ирхий. Йоо, тэгтээ яг ингээ уншлага хийж байгаад ийм хүзэр давхцал яг ингээ асууж исэн асуултыг нь яг ижилхэн дагуу юм гарч ирэх. Миний сэтгэл амар хөдлөөд өгдөө. Ялч хүнийг дээд хүчтэй холбогдоод ч байгаа юм шиг. Бүрэн ихтгэлтэй болдог гэх юм уу? Тэг ингээд юм давхцлууд хараад хахаар улам ингээ уншлах хэмээр санагдаад улам ингээ хармаар санагдаад ялангуяа би бүр өөрийгөө уншаад эхлэх юм болоо би өөрийнхөө ингээд уншлахыг өөртөө хийх юм болол би бүр ингээд баг хөзөрнийхээ баг тал хувийг баг дэлгэчих гээд ямар сони юм бэ? Энэ ягаад ингээ гарч байгаа гэл. Liminal space. Earth. Capricorn бол ингээ гарч ирж. What the fuck? Дахиад divine timing гараад ирлээ шүү дээ. Йоо, за. Ерөнхийдөө бол хүмүүс таныг бол буруу боддоггүй юм байна. Та бол ер нь бол нэлийн өөрийгөө олцсон хүн биш үү? Яг таны өгөгдөл чинь ер нь бол бусдын харж байгаа өнцгөөс нэг зөрөхгүй байна гэдэг бол та бол нэлийн өөрийнхөө байж чаддаг хүн байна. Ер нь бол нэлийн өөрийгөө олцсон яг ямар байх ёстой гэдэг бол нэлийн олцсон. Гэхдээ хүмүүс бол таныг бол нэлийн гоё бүтээлчтэй бүр нэг гоё юм урлагийн хүн байна. Айгуу гоё юм мэдрэмжтэй уцалдаг энэ төргээд яриад байсан надаа тэр чинь энэ хүзэр байхгүй юу? Тэгэхээр таны яг дотоод хүн дээр чинь энэ хүзэр доошоо хараад гараад ирж байна гэдэг бол та яг хүмүүст тэгж харагддаг ч гэсэндээ яг дотроо бол яг тийм хүн биш. За биш гэх юм. Яг дотроо бол яг та тийм хараахан бүр яг ингээд тийм болж амжаагүй яг тийм одоо нэг тийм урлагийн тэр бүтээлч чадвараа бол та бүр хараахан нээж чадаагүй гэсэн үг байхгүй юу? Яг энэ таны яг энэ дотоод юунд чинь за юу шүү. Яа, дахиад гацчлаа. За ерөнхийдөө бол энэ бол нэг юм байна. Та альва зүйлийг хийхдээ бүр хит их ингээд нэг бол хит их анхаарлаа хандуулад хит тийшээ улаарад хамаг энерги зарчингууд дараа нь тэрийг ингээд хийхгүй маш уддаг ч юм уу те. Эсвэл бол нэг хийхээр амар төвлөрч хийж чадахгүй нэг ингээд алхасаад явчихлаар тэр нэг юм үр дүнгүй болчих гээд байдаг ч юм уу те. Ямар нэг байдлаар та тэр бүтээлч чадвараа бүрэн нээж чадахгүй юм гэсэн үг байхгүй юу? Бүрэн ингээд нэг юм бодит байдал дээр тэр
дотоод нөөц бололцоогоо шавхаж гаргаж ирж чадахгүй байх гэсэн үг. Дотор ч юм бол ингээ ориглоод байгаад штэ ориглоод тэр нэг юм гоё авьяас чадвар чи ингээд урсаал байгаад энэ урсгал ус шиг байнгын ингээ урсаад гарч ирэх гээд ингээ ориглоод байгаад байгаа боловч та тэрийг ингээ гаргаж ирэхдээ би физиолог дээрээ тий яг гараараа ингээд юм хийж бүтээх тал дээрээ бол жоохон ажиллаад өгөх хэрэгтэй байна гэж харагдаж байна. Перегрина гэдэг бол та бүхэн бол мэдээж байх. Миний YouTube channel-ийн нэр бол Перегрина байдаг байгаа. Энэ хүзэрний 2 хон онцгой хүзэр байдаг. Нэм кристалл юутай. Тэрний 2 онцгой хүзрийн нэг нь гарч ирж байна гэдэг бол босс та бол маш онцгой хувь заяатай хүн байна. Энэ бол яг ямар утгатай хүзэр вэ гэхлээр энэ бол их гоё утгатай заяа. За энэ нэг эмэгтэй энэ замаар явж байгаа. Хажууд нь нүнэг явж байгаа үстэй. Тэгээ дээр нь бас нэг юм хэрэг байна. Тэгэхээр яасан бах нь? Энэ хүн энэ замаар ингээд явж байна. Гэхдээ нүдэн амцсан байна. Тэгэхээр бол өөрийнхөө ирээдүйд бол бүрэн төгс итгэлтэй заяа. Миний ирээдүй сайхан болно гэдэгт бүрэн төгс итгэлтэй ямар ч айдас байхгүй. Тэгтээ ягаад ч юм зузаан хувц өмссөн байгаа даа. Тэгэхээр бол ямар ч байсан юм нэг сорилт ямар нэгэн аюулт бол би өөрөө бэлтгэлтэй байна гэсэн үг байхгүй юу? Гартаа энэ нэг гоё юм гялалцсан юм нэг нар шиг юм барьсан байна да. Энэ чинь болохоор яг өөрийнхөө замыг өөрөө гэрэлтүүлнэ. Ямар ч хүнээс нь тусламж гуйх ч юм уу, ямар нэгэн хүнээс ингээ хараат биш өөрийнхөө чадварт гэж итгэж байгаа гэсэн бас утгыг илэрхийлж байна. Энэ хүн уг нь бол яг ганцаараа өөрөө явах замыг сонгосон боловч яагаад хажууд нүнэг хэрэг хоёр байна вэ гэхлээр хүн өөрөө яг зөв замаа олоод зөв итгэл үнэмшилтэй явж байгаа тохиолдолд бол заавал хажууд чинь ингээд тусламж үзүүлж чадхуйц хүмүүс угаасаа тань руу ингээд татагддаг. Тэгээ дээрээс нь таныг аз ивэж гэсэн үг байхгүй юу? Ийм 2 гоё юм утгатай 2 хүн зэжтэй 2 амтэн ингээд дагаад явж байгаа юм. Тэгэхээр ер нь бол энэ хүзэр маань яагаад доошоо гарч ирж байна вэ гэхлээр бол та өөрийнхөө замд нэгт итгэлтэй байх хэрэгтэй байна. Тэгээ дээрэс нь өөрийнхөө ирээдүйд итгэлтэй болохын тулд мэдээж бэлтгэл хэрэгтэй тий. Тэгэнгүүт та энэ өөрийнхөө нэг авьяас чадварыг нээж илрүүлж чадсанараа ирээдүйдээ итгэлтэй болох нь байна. Тэрүүгээрээ бас ингээд өдөр тутамд ч байд юм уу илүү их цаг зарцуулж чадах юм бол ямарваа нэгэн сорилт гарч ирэхэд бол та ингээд хамгаалалттай болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас энэ 2 хүзэр бол хамт гарч ирж гин гэж бол би бодож байна. Нэгэнд таны зам бол зурагдсан байна. Танд бол нэгэнт бол ингээд илүү одоогийн байгаагаас чинь илүү гоё зам таныг гоё ирээдүй таныг хүлээж байгаа. Тэндээс бол таныг дуудаж байгаа. Гэхдээ та өөрөө бэлэн болох хэрэгтэй. Та өөрөө тэр зам руугаа явхад итгэлтэй болох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол та яг эндээ ингээд гатчаад яана би ирээдүйд ингэчүүл яана ингээ алдаа гаргачвал одоо шившиг болно доо ч гэдэм үү. Эсвэл би ингээд ирээдүйд амар ингээд амжилттай байж чадахгүй болвол яана гэд ингээ нэг юм айдастай. Дээрээс нь би заавал хөдөлмөрлөж мөнгөтэй болно ч гэдэм үү. Ямар нэгэн нэг тийм танд юм буруу ихтгэл үнэмшил байгаагаас ч юм болоо таныг энэ байгаа газар чи ингээ хүлээд зогсоогоод байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор ч яг таны яг ингээ уулзах ёстой хүмүүстэйгээ та уулзах чадахгүй яг ингээ гоё тусламж үзүүлэх ёстой хүмүүс чинь эргэн тойронд чинь ирж чадахгүй яа гэвэл та өөрийгөө олоогүй болохоор чи юу гэж таныг олж ирж идэв. Дээрэс нь өөрийнхөө замд итгэлтэй биш, өөрийнхөө ирээдүйд итгэлтэй биш байдалтай байгаад ахаар дээрэс нь таны аз чинь харьцдаг гэж байгаа байхгүй юу? Хийж байгаа зүйлүүд чинь бүтлгүүтэд эхэлдэг гэсэн үг. Таны энэ гартаа барьж байгаа энэ гэрэл замыг чинь гэрэлтүүлж байгаа зүйлийг та унтраагаад байна гэсэн үг байхгүй айдсаас болоод. Айдас гэдэг бол ер нь бол бүх асуудлын шалтгаан байдаг байхгүй юу? Тэгэхээр юм байна. За Capricorn бол дахиад гараад ирсэн. Гэтэ энэ бол дээшээ гарч ирж байгаа гэдэг бол маш сайнны дохио. Та бол ямар ч байсан хичнээн жоох айдстайгаа ч гэсэн ямар ч хэл байсан
амжилт карьер руугаа бол таны энерги чинь бол зүглэж байна. Тэр бол маш авууштай чанар. Та бол нэлийн хөдөлмөрлөж гин ямар ч байсан зүгээр суухгүй. Liminal space бас давхар гарч ирж байна гэдэг бол та одоо жишээ нэг ингээд амжилтанд хүрлээ. Таны ингээд мөрөөдөл зориг гэдэг бол бас нэг хэмжээ хязгаар гэж юм байна. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг шиг мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг шиг яа тэний жишээ авч ёо шүү заяа. Ерөнхийдөө бол таныг бол хязгааргүй мөрөөдөж болно. Та бол яг тэр бүр хүний төсөөллөөс давсан таны яг тэр лимитээс чинь давсан хэмжээний юм зүйлийг та мөрөөдлөө гэж бодоход тэрэнд хүрч чадхуйд танд тэр нөөц болж цаач нь байгаа буюу таны тэр боломжийг чинь өөрийн чинь тэр хүрч болох ориглыг чинь хязгаар бол байхгүй. Та бол бүр хязгааргүй боломжтой хүн учраас том мөрөөдөл гэсэн утгатай тийм хүзэр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр та бол яг одоо бол эн чинь доош харж ирж байна. Тэгэхээр өөрийнхөө тэр боломжийн хязгаарыг бол маш жижигнэр тавиад байгаа. Яг өөрөө болохоор би энээс илүү болж чадахгүй. Би яг ингээд мөрөөдөхөд бол бүр яг тэнд бол хүрэхийн тулд би маш их ингээд хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэхдээ надад бол одоо тэр боломж нь байхгүй ч гэдэм үү тий. Capricorn ч өөрөө угаасаа айгу тийм газар мах бодтой орд учраас тий газар мах бод ордын дундаасаа хамгийн их юм материалист тий мөнгөний талаар илүү их юм бодтоор ингэж хардаг төрлийн орд байдаг учраас liminal space-тэй хамт гарч ирж байгаа. Тэгэхээр та яг нэг тийм гоё хүсэл мөрөөдөлтөд ингэж хөтлөгдөх гэхээс илүү яг гоё хүсэл мөрөөдлөө бодоод яг гоё хөтлөгдөөл орё гингүүт тэн дээрээс чинь таны энэ газар мах бодит сэтгэхгүй орж ирэхлээрээ няцаагаад идэг. Ийм юм мөрөөдлөө гэхэд эндээ яаж би хүрэх юм? Яг одоогийн нөхцөл байдалд бол энэ бол миний хувьд бол боломжгүй гэдэг байдлаар юм логикл үднээс хараад байгаа учраас тэрэндээ хязгаар тавиад байгаа гэсэн үг байхгүй. Тийм учраас энэ хоёр ч хамт гарч ирж байгаа. За, Earth гарч ирж байна гэдэг бол Earth бол нэгэн нийтийн төлөө, нийт нь нэгэн төлөө буюу хүний амьдралын тэнцвэрийг бас давхар авч явдаг гариг байхлээрээ энэ бол доош харж гарч ирж гин гэхээр таны бас нэг тийм тэнцвэр алдагдаад байгаа юм байна. Яг дотооддоо бол магадгүй таны logical тал чинь материалист тал чинь яг ийм санхүүг хариуцдаг, илүү их боддог, юмыг төлөвлөдөг тал чинь яг тэр хүсэл мөрөөдлийг чинь няцаагаад буюу энэ хоёр чинь хоорондоо ингэж үргэлж юм хоорондын тэмцэлтэй байгаа дахлаар тэрнийхээ учрыг олохгүй байгаа дахаар энэ Earth доош харж гарч ирж байгаа энэ тэнцвэр нь алдагдчихээн гэсэн үг байхгүй юу? Энэ хоёр чинь хоорондоо сөргөөцөлтөө дах юм бол энэ тэнцвэр нь алдагдахаар яах нь вэ? Divine timing доош харж гарч ирж байгаа. Энэ тэнцвэр алдагдсанараа та энэ амжилтанд хүрэх яг өөрийнхөө хүссэн зүйлээ авах яг өөрт чинь байх ёстой таны хүртэх ёстой зүйлээ хүртэж чадахгүй яг тэр цаг хугацаагаа хойшлуулад байна л гэсэн. Магадгүй та яг энэ нэг зөрчилдөөнөөс эртхэн салчих юм бол маш маш хурдан хугацаанд яг өөрт чинь яг хүн болгонд ингээд ихээс төрөхөд те хүн болгон энэ ертөнцид эрэхтэй өөрийн гэсэн юм эд баялаг өөрийн гэсэн хүртэх ёстой нэг юм одоо тэр чи юу гэдэг үлээдэг хөрөнгөний хэмжээ те одоо тэр нэг эд баялагын сав ийм хувь тавилангийн тэр нэг ийм өгөгдөл гэж юм байгаад байгаа байхгүй. Тэрийг чи одоо ерөнхийдөө бол эд баялагын савл гэдэг байгаа нь тийм зүйл нь болохоор таны хувьд бол маш том байгаа байхгүй. Тэр савчин айгу том өгөгдөлтэй ирсэн. Гэхдээ тэр цаг хугацаа чинь тэр танд ирэх ёстой бүх эд баялаг чинь болохоор яг ирэх цагаасаа хойшлогдоод байгаа байхгүй. Яг энэ нэг зөрчлөөс болоод.
талтай. Дотооддоо бол та нэг иймэрхүү байдалтай гарч ирсэн байна. За тэгээд танд бол одоо юу яа? Divine timing ишээ хэд одоо за одоо танд болохоор зөвлөгөө карт татъя. Зөвлөгөө карт. Яавал зүгээр бэ нү гэдэг дээр таны одоо тэгээд яг ингээд сая бол мэдээж зөвлөгөөтэйгээ хамт гарч ирнэ. Гэхдээ бол яг юм 3 дахьч хүний үднээс буюу 3 дахьч хүчний үднээс яг юм талд ертөнцөөс танд ямарваа нэгэн юм дохио зөвлөгөө чиглүүлэх ирж ийн үгүй тэрийг нь харъя. За 2 хүчээр гарч ирлээ. Soul solitude. За Soul solitude гэдэг бол сүнсний ганцаардал буюу ганцаараа байхдаа маш их бүтээлч энергиэр дүүрэн байдаг гэдэг утгатай. Dream үзэр доошоор хараад энэ хоёр хооронд хамааралтай гарч ирж байна гэдэг бол танд мөрөөдөлтөө хүрэхэд чинь хэрэгтэй ганц зүйл болвол ганцаараа байх явдал юм аа. Ер нь хараад хахад ихэнх эрдэмтэнтэй ихэнх профессорууд ихэнх одоо бүр ингээд нийгмийг тэр чигээр нь ингэж өөрчлөлт нийгэмд тэр чигээр нь нийгэмд бүр амар том өөрчлөлт ёо. Ер нь бол нэлийн том хувьсгал хийсэн хүмүүс бол үргэлж ганцаараа их ёо амьдралынхаа ихэнх цагийг ганцаараа өнгөрөөсөн хүмүүс л ер нь бол бүр амар солиотой тесрэлт хийсэн амжилтанд хүрээд идэг штэ. Яг тиймэрхүү маягаар таны зам чи ер нь бол тэгж зурагдсан гэсэн үг байхгүй юу? Та яг ингээд босод хүмүүс шиг яг нийгэмд ингээд хийх ёстой зүйлээ хийгээд нийгмээс гоё амтлах ёстой зүйлээ амтлаад 6 цэнгэлхөө хөстэй үедээ 6 цэнгэлхөө өгөөд ч юм уу найс нөхдөдөө уулзах үедээ уулзаад тэг ингэж нийгэмшилд ороод тэр хүмүүсээс одоо мэдээлэл цуглуулад хамтарч ажиллах ч юм уу тийм аргаар амжилтанд хүрдэг бол таны хувьд болохоор бүр ганцаараа нийгмээс бүр тасарч ихэнх цагийг ганцаараа өнгөрөөснөөрөө таны яг тэр хүсээд байгаа тэр яг таны тэр дотоод потенциалыг чинь нээж чадах үс тийм оргилд бол хүрэх боломжтой гэж гарч ирж байгаа байхгүй. Таны яагаад гэвэл тэр яг тэр сүнсний өгөгдлийн чинь мөрөөдлийн яг тэр сүнсний өгөгдлийн чинь зорилго бол маш том юм байна. Тэнгүүд та магадгүй одоо хүртэл амьдралынхаа ингээд цаг хугацааг хараад тахлаар өнгөрсөн хугацаанд маш их цагийг алдсан, маш их цагийг дэмий өнгөрөөсөн байж магадгүй. Тэгэхээр танд бол одоо маш бага хугацаа үлдсэн байгаа даа. Тэр хугацааг ашиглахын тулд та ганцаараа маш их цагийг өнгөрөөх ёстой, ганцаараа маш их зүйлийг хийх ёстой, нэг зүйл рүүгээ маш удаан төвлөрөх ёстой, тэрэндээ цаг хугацааг өгөх ёстой. Тэгжээж таны энэ зорилго чинь биелэн. Таны бол зорилго бол зүгээр л нэг энгийн хүмүүсийн энгийн амьдраад өнгөрөх зорилго биш, бүр ингээд гоцгойд өндөр оргил байгаа учраас таны дээр яг хүсэж байгаа эрдэнэс чинь бүр хамгийн дээд оргилд нь байгаа учраас мэдээж тэр хамгийн дээд оргилд байгаа эрдэнэс рүү мацахын тулд яах нь ганцаараа л бүх зүйлийг даван туулна гэсэн үг. Ер нь бол уулын оргил руу дээшлэх тусам улам ганцаараа болдог. Хамгийн дээд оргилд бол улмал хүмүүсийн тоо цөөрөөд ерөнхийдөө бол хамгийн дээд оргил руу хүүтний оргил руу гарахын тулд та ганцаараа л тийшээ зүтгэх хэрэгтэй гэсэн үг баггүй юу? Ингээр тайлбарлал. За одоо энэ уншлагын бол хамгийн гоё хэсэг болох гэж байна. За би одоо яг Агнестийн гэгийн 17 дугаар ботны өхөлгөн үд гэдэг номноос танд зөвлөгөө татгах заяа. Энэ бол миний уншлагын хамгийн хүлээдэг хамгийн гоё хэсэг. Энийг бол зүгээр би өөрөө бодож олсон юм. Яг хаяа би ямар нэг юм асуудалд ороод нэг тийм хариулт хайгаад тэр хариултаа олж авч чадахгүй ч юм шиг хүмүүсээс зөвлөгөө авч чадахгүй үедээ би
номоо эргүүлж аваад энэ номноосоо зөвлөгөө татдаг байсан. Тэгэнгүүт яг миний хүсчээсээ хариулт гарч ирдэг учраас ерөнхийдөө ийм зүйл хий гэсэн санаа орж ирсэн байт юм аа. За таны сонгосон хуудсан дээр байгаа зүйл бол зүрх тарих хоёрынхоо дунд гүүр бүтээх юм бол чи гэгээсэн ёо. За одоо яг ихнээс нь уншиж заяа. Зүрх тарих хоёрынхоо дунд гүүр бүтээх юм бол чи гэгээрсэн бүхэн өөр хэлээр нэг л зүйл өгүүлдгийг ойлгох болно гэсэн байна. Зүрх тарих хоёрынхоо дунд гүүр бүтээх юм бол чи гэгээрсэн бүхэн өөр хэлээр нэг л зүйл өгүүлдгийг ойлгох болно гэж юм. Тэгэхээр ерөнхийдөө бол би эндээс юу ойлгож авч байна вэ гэхлээр яг таны энэ уншлага дээр тэнцвэрийг олох хэрэгтэй гэж гарч ирсэн мессеж тэ нэг хоёр юуны хооронд айгүйх зөрчил үүсээд идэм байх гэдэг. Тэрэн дээр яг энэ утга санаа явж ийн гэж би бол ойлгочлаа юм л да. Яг тэр сэтгэл зүрх чинь юу хүсээд байгаа нь тэгээ дээрэс чинь тарих чинь сэтгэл зүрх чинь юу хүсээд байгааг тарих чинь томьёолж төлөвлөгөө гаргах ингэж хоорондоо ингэж уялдаа холбоотой ажиллаж чадах юм бол ер нь юунд ч хүрч болно гэдэг юм утга санаа яваад байгаа байхгүй юу. Гэтээ энэ номон дээр болохоор номон дээр гаргаж байгаа санаа нь болохоор гэгээрсэн бүхэн өөрөөр хэлээр нэг л зүйл өгүүлдгийг ойлгох болно гэж байна. Тэгэхээр за одоо ингээд амжилтанд хүрсэн ч байд юм уу, эсвэл бүр ингээ гэгээрэлд хүрсэн, гэгээрсэндээ бодисатваач байд юм уу тийм хүмүүс ер нь бол бүгдээрээ яг ижилхэн байх албагүй. Зүгээр л одоо ингээ шал угаагаад насан туршдаа цэвэрлэгч хийгээд ч юм уу тэгсэн мөртлөө гэгээрсэн хүн байдаг. Яг тэр яг хийж байгаа зүйлдээ дуртай байгаа, тэр хийж байгаа зүйлдээ бүрэн анхаарлыг өгч чадчих юм бол тэр хүний хувьд гэгээлдэг гэдэг санаа бас давхар явж байгаа байхгүй юу. Тэгэхээр заавал таны зам чинь бусадтай адилхан байх албагүй. Гэгээрсэн бүхэн өөрөөр замаар, өөрөөр хэлээр, өөрөөр байдлаар нэг ухагтхан, нэг санааг агуулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр таны одоо зорж байгаа зүйл чинь заавал бусадтай ижилхэн байх албагүй. Таны явах зам чинь бусадтай ижилхэн байх албагүй. Бүгд өөрөөр замаар, өөрийн гэсэн арга барилаар, өөрийн гэсэн тэр нэг онцгой зүйлийг л тордож тэр зүйлээрээ л тэр нэг зүйлийг тэр нэг аз жаргал гэдэг, тэр нэг амар амгаланг өгөөд байгаа, тэр нэг бүр ингээ гэгээрэлт таныг хүрэх гээд байгаа тэр нэг зүйл таны бүх анхаарлыг чинь нэг зүйл рүү төвлөрүүлж чадж байгаа ганц тэр зүйлийг та олох юм бол тэр чинь ямар ч зүйл байсан, яаж ч бусдын сэтгэхүйгээс гажсан зүйл байсан ч гэсэн тэр бол таны хувьд зөв зүйл байх юм аа. Утга санаа нэг байх юм бол заавал бусад зүйлүүд нь таарах албагүй гэсэн тийм утгатай зүйл бас гарч ирж байна энэ дээр. За ингээд ерөнхийдөө бол хангалттай сайхан ойлгомжтой тайлбарсан байх гэж найдаж байна. Ойлгомжгүй зүйл гарсан бол бичлэгээ ухраагаад үзэж болно. Тэгээд өөрийнхөө талаар тусдаа миний уншлага таарад гоё тохирох юм бол та өөрийнхөө талаар тусдаа ингээд гоё уншлага хийлгэж болно. Хувийн уншлага би бас хийдэг байгаа шүү. Тэрийг бол description дээр тайлбар болон мэдээллийнхэн талаар бол бичсэн байгаа. За тэгээд энэ комент гэсэн хэлээд энэ нэгдүгээр көзөрийг сонгосон хүмүүс маань юу яа? За би нэг гоё affirmation бодоод хэллээ. За би өөрийн хязгааргүй боломжинд итгэж байна гэж бичээрэй.
За нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань би өөрийн хязгааргүй боломжинд итгэж байна гэж бичээрэй. За хоёрдугаар уншлагаараа орцгоё. За цантаранцаа Sunflower Hope. За энэ хүзрийг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтай байна. За мэдээж эхний асуулт маань хүмүүс таныг юу гэж хардаг вэ гэдэг дээр би хүзэр татах болно. Энэ удаагийн уншлагаараа би нэг асуултан дээр зөвхөн нэг хүзэр татахаас илүүтэйгээр нэг асуулт дээр олон хүзэр татах бодолтой байна. За эхний хүзэр. За энэ хүзэрнээс бол хоёр хүзэр татна. Swill. Энэ маань болвол миний Франц хүзэр байдаг байгаа. За одоо болохоор The Child of the Universe Oracle deck. Яа. Миний ер нь бол уншлага хийдэг бүх хүзэр бол Oracle deck байдаг байгаа. Oracle хүзэр, Tarot хүзэр чинь бол айгүй ялгаатай штэ. Tarot хүзэр болохоор ер нь бол юм нэгдсэн системтэй их аркан, бага аркан гэд тий. Дотор нь ерөнхийдөө бол та нарын банк сонсдог янз бүрийн юмнууд байдаг байгаа. 7-гийн зоос мос гэдэг юм уу. Oracle deck болохоор арай тусдаа хувь хүмүүсийн хийдэг дотроо бол айгүй олон төрөл байдаг. Тэр хийж бүтээж байгаа хүнээсээ шалтгаалаад тэр хүний энерги болон тэр хүний хэлхийг хүсэж байгаа зүйл болоод тэр хүний туршлага мэдрэмжээс бүгд бол болж гарч ирдэг. Oracle deck бол арай өөр зүйл байдаг байгаа. Ерөнхийдөө бол би энэ Oracle хүзэрнүүдийг сонгохдоо болохоор гоо зүүн талаас нь эхлээд харж байгаа. Дараа нь тэр хүнийг нь судалж агаад ямар хүн бүтээсэн, ямар хүний хүзрийн хин хаана яаж бүтээгээд дотроо хідэн ширхэг хүзэртэй ямар утга агуулгатай юм гэдэг зэрэгс нь ерөнхийдөө бол ямар хуу чанартай хүзрийн хэр их худалдаж авсан хүмүүсийнхээ хувьд яг үнэн зөв хэлжээсэй мө үгүй мө гэдэг ерөнхийдөө нэлээх судалгаа шинжилгээний үндсэн дээр сонгож авсан хүзрнүүд байдаг байгаа. The Child of the Universe гэдэг хүзрэл гэхэд дотроо бол ийм дөрвөн төрлийн агуулгатай яг нөгөө их тарот хүзэр дээр их аркан, баг аркан гэдэг шиг дотроо бол ийм дөрвөн төрлийн багц утга агуулгатай хүзэрнүүдтэй тэгэнгүүт би ялтчгүй энэ Child of the Universe гэдэг хүзэрнээс бол айгүй олон төрлийн хүзэр татдаг байхгүй. Энд чинь дотроо од гариг иргэсийхч байна, ордныхч байна. Дээрэс нь одоо тэр Child of the Universe гэдэг энэ гол Oracle deck-ийнхаа хүзэрнүүд байна. Тэгээ дээрэс нь сарны мөчлөгний хүзэрнүүдээс бас татдаг юм аа. За. За хүмүүс таныг юу гэж хардаг вэ гэхлээр бол таныг их хүнийг уруу татдаг буюу их ховсдогч хүн гэж хардсан байна. Таны бол хэлсэн үгэнд ч хүн айгүй амархан итгэх гээд байдаг. Та эргэн тойрныхаа хүмүүсийг өөрлөгөө их амархан татдаг, яриандаа итгүүлж чаддаг. Магадгүй та бизнесмен ч юм уу те. Эсвэл юм маркетинг менежер ч юм уу те. Эсвэл юм борлуулалтын албыг хариуцдаг хүн ч юм уу. Ямарваа нэгэн тийм хүмүүстэй харилцаж хүмүүсийн итгэл найдварыг олж тэр нэг юм үйл хөдлөл хөрөнгийн зууч ч юм. Ямар нэг тийм хүмүүсийг өөрийнхөө ярианд ингэж итгүүлж итгэлийг нь олж авахтай юу сайн төрлийн хүмүүс байна. Тэгээ нэг тийм та ингээ хүмүүст айгүй гоё хандаад, гоё харьцаад,
аюу тийм гоё хайраараа яг юм бодоогүй харцахад хүртэл тэр хүмүүс таныг энэ хүн намайг нэг л урхинд оруулах гэдэг гэдэг байдлаар хард юм. Найз нөхд ч хүртэл ингээ таныг аюу тийм уруу татагч ч юм уу эсвэл ингээ нэг юм найз чи ээж аав маав нь тэр жоохон дэмий гэж ингэж боддог ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ямар ч байсан таны хүмүүс бол аюу тийм уруу татагч гэдэг нүдээр хард юм байна. Магадгүй их нэртэй хүмүүс ч юм уу эсвэл нөхөртэй хүмүүс ч юм уу тантай ер нь бол аюу хардах гадах тохиолдол их байд юм байна. Тийм залжин уруу татагч өрхтөгч байдлаар ингэж харагддаг гэсэн үг хүмүүст. Гадаад төрхөөрөө шүү. Ерөнхийдөө бол эн чинь бол гадаад төрхлөөгөө ороод ирэхлээр бол айгу тийм жоохон халууханч байд юм уу нэг юм. Гадаад үзмжийнхээ хувьд бол айгу тийм нийтлэг хүмүүсийн татагддаг царайтай, татагддаг бие хаатай ч юм уу. Ямар ч үсэн юм нийтлэг стандартад ингэж тохирсон. Тийм айгу дайжгүй харагддаг. Гаднаасаа бол яг нэг тийм нэлийн халуухан харагддаг л гэж харагдаад байна. За. This wheel гэдэг үзэр гарч ирж байна. Гэхдээ тантай хүмүүс яг харилцаанд орохын тулд эргэн тойрны хүмүүс чинь тантай харилцахын тулд ямар нэгэн юм харанхуй талтай ямар нэгэн сэтгэл зовнил гомдол уур бухимдалч үед юм харуулсалч үед юм янз бүрийн харанхуй талаа нуужиж тантай харьцах хэрэгтэй болдог. Тантай байгаа байдлаараа харьцахаас жоохон эмээдэг, тантай харьцахтай илүү гоё гэгээлэг ч юм уу илүү амжилттай, илүү харизматай байж тантай харилцаж чадах юм шиг та ерөнхийдөө бусад хүмүүст хэл хязгаараа аягүй сайн тавьж өгдөг. Таны байгаа байдал чинь л ерөөсөө тэр хүмүүст хэл хязгаар жанжин шуумын тавьж өгдөг. Магадгүй та өөртөө аягүй хайртай, өөрийгөө сайн халамжилж чаддаг, өөртөө анхаарал сайн тавьдаг хүн байж магадгүй, өөртөө аягүй ихтгэлтэй. Тэнгүүд тэр байдал чинь хүмүүст хэл хязгаар тавьж байгаа юм шиг санагддаг юм байна. Тантай харьцахтаа их болгоомжилж харьцдаг. За ингээд харьцчвал энэ хүн юуг ойлгох чухал, тэгэд харьцчвал юуг ойлгох чухал. Магадгүй тэр хүн өнөөдөр усанд ороогүй ядарсан байдалтай байлаа гэж утгаад тантай уулзахаар болоход уулзах цагаа хойшлуулдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар гэсэн үг. Тантай бол айгүй ингэж хүндэтгэлийн байдлаар харьцах хэрэгтэй болдог. Таны тийм энергийн түвшин ч арай илүү өндөр байдаг ч гэх юм уу. Ер нь бол нэлийн жоохон хатуу мэдрэмж өгдөг юм байна. Хатуу ширүүн юу гэмэр ч юм дээ нэг юм. Хөдөө хүндий бол биш заяа зүгээр нэг тийм хүчтэй мэдрэмж өгдөг юм байна. За, Cause and Effect доош орж гарч ирж байна. Сатурнтай хамт доош орж. За, Сатурн бол 3 дахь нүдийг хариуцдаг гариг доош орж гарч ирж байгаа. Cause and Effect. За, таны хувьд болохоор та ерөнхийдөө нөлөөлөгч төрлийн хүн юм байна. Та аз жаргалтай байгаад аз жаргалтай зүйлийг мэдрээд амьдралыг таашааж чадах юм бол эргэн тойрны хүмүүстэй эргэн тойрны зүйл чинь айгүй амархан бүтдэг. Эргэн тойрны хүмүүс чинь амар амархан тэр нөлөөнд чинь автдаг аз жаргалтай болдог. Та хэн нэгэнд зөв яг үнэхээр сайныг бодож зөвлөгөө өгөхөд тэр хүний амьдралыг тэр зөвлөгөөний дагуу яг гоё дээшлээд явдаг. Гэхдээ таныг жоохон буруу зүйл рүү ашиглаад идэг гэж хүмүүс хардсан байна.
яг юм нэг нөлөөлөгч хүнд ингээ угаасаа амар нөлөөлдөг энэ нэг чадвараа жоохон буруу ашиглаад идэг. Жоохон өөрийнхөө ашигын төлөө ч юм уу те. Эсвэл яг зөв зүйлийн төлөө биш юм шиг тэгж л гарч ирээд энэ Сатурн хамт гарч ирж байгаа гэхлээр та яг юмсыг яг зөв өнцгөөс харж чадахгүй байгаа. Юмсыг яг зөв өнцгөөс харж чадахгүй байгаа учраас яг жинхэнэ үнэндээ яг амьдрал дээр яг таны яг зөв талаас нь ойлгох ёстой зүйлийг та яг өөрийнхөө өнцгөөс харчаад яг тэрийг хүмүүст тайлбарлаад тэр өнцгөөс ингээ хүмүүсийг яг тэр өнцгөөс харуулах гад хичээгээд идэг ч юм уу. Тэнгүүд тэр нь амжилттай болоод ирэнгүүт та хүмүүст нөлөөлөхдөө буруу нөлөөлдөг болчиход байгаа байхгүй юу? Өөрийнхөө яг ийм зүүн совингийн талаас танд болов нь зүүн совингийн өгөгдөл бол байна. 3 дахь нүд чинь болохоор нэгтгэхэд айгүй амархан хаяа бол ажиллаад идэг. Хөгжүүлээд явбал бол айгүй зүгээр харагдаж байна. Гэхдээ одоогийн байдлаар бол ер нь 3 дахь нүд чинь хаалттай буюу амьдралд ялгаж салгах зөв бурууг нь ялгаж салгах зүйл дээр та бурууг нь зөв гэж зөвийг нь буруу гэж хараад байгаа. Тийм байдалтай байгаа нь бусад хүмүүс жоохон буруу нөлөөлөгч болчиход байгаа байхгүй. Та мэдээж хүнд нөлөөлөхийн тулд өөрөө тэр ертөнцийг харах өнцөг чинь зөв байх хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө яг юуг өөрийнхөө яг амьдралын зорилго болохын яг юуг та зөв зүйл гэж ойлгохын тэр зүйлийг олоод авчих юм бол та бусдад айгүй зөвөр нөлөөлж чадах байгаад байгаа байхгүй. Та бол угаасаа нөлөөлөгч төлөв юм байна. Энэ хоёр үзэр бол хамт гарч ирж байгаа гэхээр ойлгомжтой. Магадгүй та ус төр их сонирхдаг гэж болох юм. Ус төр тийм нийгмийг хамарсан асуудлуудыг та айгүй их ингэж хөнддөг. Тиймэрхүү зүйлүүдэд их сонирхолтой. Дээрээс нь Sagittarius гарч ирсэн. Sagittarius бол нумын орд. Тэгвэл нумын орд бол гал орд. Гэхдээ хумхын ордны энергитэй хамт явдаг байхгүй юу? Хумхын орд яадаг вэ гэхээр яг ийм нийгэм рүү чиглэсэн тийм оюунлаг байдлаар байдаг болов Sagittarius болохоор тийм нөхөрсөг байдлаар эргэн тойрныхоо хүмүүстэй гэж ялгалгүй харьцаж чаддаг тийм байдал нь айгу нийгэмшилд ороод ирэхлээр нийгмийн хүрээнд итгэлцлийг төрүүлж чаддаг. Та бол бусдад харагдахтаа бол айгүй тийм гоё итгэж болохоор нийгэм дундаа хамгийн итвэхтэй, нийгэмшил сайтай, тантай хинч очоод ярилцахад та тэр хүнтэй яг хүн шиг харьцаж чаддаг тэр байдал нь тань руу хүмүүс татагдах тэр шалтгаан болж өгдөг байгаа байхгүй. Тэгэхээр нэгэнд та тэр анхаарлыг татсан болвол мэдээж зөв зүйлийг хэлдэг байх хэрэгтэй, зөв зөвлөгөөг өгдөг байх хэрэгтэй. Гэхдээ хүмүүс болохоор таныг нэг жоохон тэр тал дээр нэг жоохон эрх мэдэлч гэдэг юм уу, янз бүрийн тийм нэг зүйлээ буруу тийш нь ашигладаг гэж жоохон харах гад байна зарим хүмүүс. За хүмүүсийн нүднээс бол нэг иймэрхүү байна заяа. Тэгээ Sagittarius бас давхар их аялалд дуртай гэдгээр нь бол хүмүүс аягүй их мэддэг. Тэгээ нумын ордыг бол тэгэхээр та хүмүүст бол харагдахдаа нэг газараа удаан тогтдоггүй, нэг зүйл дээр удаан төвлөрч чаддаггүй, жоохон анхаарал нь амархан сарндаг, хөдөлгөөн ихтэй тэгж бас харагддаг гэж магадгүй. Sunflower бас хамт гарч ирж байгаа. Гэхдээ ер нь бол та их гал энергитэй хүн байна. Олон нийт рүү чиглэсэн, олонний анхаарлыг татдаг, хөдөлгөөн ихтэй, энергийн урсгал сайтай. Гэхдээ та зүүн совин дээрээ 3 дахь нүд дээрээ жоохон анхаарал өгвөл зүгээр байна. Олон нийтийн дунд бол дажгүй
нэр хүнд сайтай ч гэсэн яг хүмүүс бол таны нэг жоох юм залтай гэдэг нүдээр харуулад байгаа энэ шалтгаан нь болохоор та яг өөрийнхөө хардаг өнцгийг өөрчлөх хэрэгтэй. Тэгчих юм бол таны энэ уруу таталтын нэг сонирн мэдрэмж те нэг юм таны нэг юм санаа уралдуулах гэж байгаа юм шиг юм нэг эвгүй мэдрэмж чинь солигдоод бүр ингээд нийгэмд хүчтэй нөлөөлөх юм инфлюенсер тийм хүн болох боломжтой харагдаж байгаа байхгүй. За гаднаас бол ингэж харагддаг юм байна. За дотроос ямар хуу харагддаг юм байна бэ гэдгийг нь одоо харъя. Гаднаас бол хүмүүст ингэж мэдрэгдэж харагдаж байдаг юм байж. Нэг дотроо та ямар хүн бэ гэдгийг харцгаая. Вау. Ямар сони юм бэ? Одоо төсөөлсөнгөө их сонин хүнзэр гарч ирлээ. Сонин чаашиг. Ямар ч гэсэн миний төсөөллөөс бол нэлээ өөр хүнзэр гарч ирсэнд би балмагдав. Яа. Сатурн дахиад Сатурн гараад хөөх ямар сони юм бэ? Хүмүүс бол таныг бас буруу харддаг юм байна. Эхний уншлага дээр бас яг хүмүүсийн хардаг хөзөр нь давхар таны юун дээр гарч ирээд исэн. Плуто. Эхний уншлага дээр бас яг хүмүүсийн хардаг юун дээр гариг нь давхарцаад бас гарч ирж исэн санагдаад байна. Тэгэхээр ер нь бол эргэн тойрны хүмүүс ч бас таныг зүгээр хардаг юм байна. Ялангуяа тэр нөгөө 3 нэг тийм түн совимтэй нэг юм жоохон юмсыг буруу өнцгөөс нь хараад идэг гэдэг бол бас оргүй биш юм байна. Оргүй хоосон бодвол биш байна гэж. Бүр тэнцээ унаад өглөө. Дахиад Sagittarius. What the fuck? Гэр ингэж байгаа байхгүй юу? Яг ингэж байгаа маа. Эхний уншлага дээр бас ингэж яг хүмүүсийн харж байгаа юутай нь. Ер нь бол хөзөрнүүд аягүй их давхцаж гарч ирчихсэн. Та бол дотроо ч гэсэн угаасаа яг хүмүүс бол таныг яг л зөв хард юм байна. Үнэхээр аялах дуртай. Маш юм гал энергитэй, гоё нийтэж энэ хоёр хөзөр бол ижилхэн гарч ирж байна. Гайхалтай, үнэхээр гайхалтай. Энэ бол яалтчгүй тэгэхээр энэ дээд хүчнээс өгж байгаа мэдээлэл гэдэг нь бол бүр ингээ батлагдаад идэг байхгүй. Надад бол яг тэгж санагддаг юм нэг давхарцсан хөзөр янз бүрийн юм синхрончлол ч юм уу тий. Мэдээж би энэ мэргийг хийхдээ бол яг л өөрөө хөзрөө холиод энэ камер хайчих. Яг л өөрөө хөзрөө холиод унж гарч ирж байгаа картыг л ирүүлж байгаа штэ. Тэгэхэд ингэж юм сонирхолтой гарч ирж байгаа байхгүй давхарцж. За та бол дотроо маш өглөгч хүн байна. Яг таны дотоод яг юм сүнсний өөгдөлчин болохоор та их өглөгч хүн байгаа байхгүй юу? Өглөгч. Хүмүүсийн урам зоригийг сэргээдэг, хүмүүсийг хүйе. Гэлний яд унтарч юу? За та бол хүмүүст урам зориг өгөхдөө тэр бүх зүйлд шантраад амьдралынхаа бүхий л зүйлүүдэд бууж өгөөд маш хэцүү зүйлүүдийг туулаад ингээд явж байхад нь та тэр хүнд амьдралд нь гэрэл гэгээ болж өгж яг тэр хонглын үзүүрт гэрэл асан гэдэг шиг та тэр хонглын үзүүрт гэрэл байж өгөх тийм гоё үүрэгтэй төрсөн тийм сүнсний өгөгдөлтөө хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр та хүмүүсийн амьдралд
илүү сайхнаар нөлөөлж, илүү их тус болж, илүү их өглөг өгчөж таны амьдрал чинь илүү дээшилж, илүү гэрэлт гэгээтэй болж, ажил үйлс чинь бүтэж ингэж явдаг төрлийн хүн байна. Гэхдээ ийм хүний нэг болгоомжлох ёстой зүйл нь юу вэ гэхлээр та хүнд харамгүй өгөөд байдаг. Гэхдээ тэр өглөгийн энергиэр жоохон таныг ашиглах гэсэн таны тэр өгж байгаа зүйлийг чинь өөрийн ашигын төлөө харж байгаа танаас зөвхөн юм аваад тэрийг буруугаар ашиглаад эргээд таныг ингэж зовоодог, эргээд таныг шархлуулдаг ийм төрлийн хүмүүсээс жоохон болгоомжлох хэрэгтэй. Яагаад гэвэл танд маш гоё юм гэрэлтэй, ийм гоё зөөлөн сэтгэлтэй хүнийг ойлгож ямар хүн яг тэр хүн ямар зөвлөгөө хэрэгтэй байгааг та маш сайн ойлгож мэдэрдэг. Тийм учраас таны харилцааны түвшин ч үнэхээр дээр Sagittarius гарч ирээд байгаа. Хүмүүс таныг бас дээрээс нь ийм нөхөрсөг, номын энергитэй гэж хардаг бол яг үүндээ та яг тийм хүмүүс байна. Та бол аялах дуртай, яг хүмүүсийн харсанчлан маш том мөрөөдөх дуртай, мөрөөдөл рүүгээ гоё тэмүүлэх дуртай, эргэн тойрны хүмүүстэйгээ байж аз жаргалыг мэдэрдэг. Та бол нийгэмд орж иж аз жаргалтай байж чаддаг. Олон хүмүүстэй байх тусмаа л та гэрэлтээд байдаг. Гэхдээ та нэг газараа удаан байх дурггүй. Нэг газараа удаад нэг зүйлээ, яг нэг ижилхэн зүйлээ өдөр болгон хийгээд ирэхлээр л та галзуурах гэдэг. Ийм төрлийн хүн байна. Таны яг ийм дотоод хүн чинь. Тэгэхээр танд ямар төрлийн зүйл тохирох вэ гэхээр өдөр болгон өөр хүмүүстэй уулздаг, магадгүй сэтгэл зүйч ч юм уу тий. Эсвэл дандаа өөр газараар ингэж явж ажил хийдэг. Маркетинг менежер ч юм уу, хүссэн газараас ажиллаж болдог юм контент креатор ч юм уу тий. Энд тэнд өөр газруудаар өөр зүйл хийгээд явдаг, өөр хүмүүстэй өдөр болгон өөр хүмүүстэй уулздаг ч юм уу. Брэнд менежер ч байд юм уу. Эсвэл бол олон улсын харилцааны ажилч байд юм уу тий. Улс төрийн ажилч байд юм уу. Ямар ч үсэн таны өдөр болгон өөр зүйлийг сэтгэхэд хүргэдэг, өөр зүйлийг харахад, өөр зүйлийг мэдрэхэд хүргэдэг тийм ажил мэргэжил тань тохирохоор тийм сүнсний хөвгөлтэй хүн байна. Сатурн бас доош харж иж байна гэхлээр та хитрхи их ингэж энерги чинь ингээд энд тэнд урссан, байнгын урсгалт байдлаасаа болоод яг нэг тэр 3 дахь нүд буюу таны яг энэ ертөнцийг яг зөвөр мэдрэх тэр хараач нь жоон сохрох гэдэг төрөл тал бас байна. Тэгэхээр яагаад ирдэг вэ гэхээр яг үнэн зөвийн ялгааг буруу таньдаг. Хүнийг буруу бас таних гэдэг. Энэ хүн үнэхээр сайн хүн гэж бодож исэн боловч яг үндэ тэр хүн муу байх гэдэг тохиолдол ч юм уу тий. Яг тий нарийн ширийн яг хэрэгтэй зүйл дээрээ та жоохон ингээ буруу сонголтыг хийх гээд яг таал байдаг. Тэгэхээр танд 3 дахь нүдний нүдийг идэвхжүүлдэг бясалгалч байд юм уу? Зөв совингоо сэргийх янз бүрийн зөв совингоо ажилуулдаг идэвхжүүлдэг тиймэрхүү бясалгал йог ч байд юм уу? Янз бүрийн тийм дасгал хийх хэрэгтэй байна. Тэрийг нээх хэрэгтэй байна. Энэ дээрээ жоохон ажиллах хэрэгтэй гэж харагдаж байна. Танд бас нэг юм хамгаалалт хэрэгтэй байгаад байгаа. Таныг ашиглах гээд байгаа. Ийм хортой хүмүүсээс өөрийнхөө энергийг хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй бол та яг ийм хитрхи нийтэж, хитрхи нөхөрсөг, хитрхи ийм гоё гэгээлэг энерги чинь бас яг нөгөө нэг буруу хүмүүсийг татах гээд байгаа байхгүй юу? Энергийн хувьд бол танд хамгаалалт хэрэгтэй байна. Ялангуяа 3 дахь нүдээ одоо тэр нэг зүүн совингоо хөгжүүлж ирснээр бол та бас давхар юм өөрийнхөө энергийг хамгаалж чаддаг болдог. Тэгэхгүй бол яг харж чадах ёстой зүйлийг харж чадахгүй яг зөв хүмүүсээ олж хараад яг зөв хүмүүстэйгээ нөхөрлөд явахгүй бол та яг тэр нэг хараагаа алдаад харалган байдлаар хүмүүсийг сонгоод харалган байдлаар
буруу сонголтуудыг хийгээд яваад тахлаар та энэ хамгаалтаа алдаад амьдрал чинь илүү асуудалд орох гэдэг тохиолдол байдаг. Тэгээ дээрэс нь номын ордны энерги болвол хүүхчиг ийм гой цовоос сэргэлэн ийм гой энерги байдаг учраас ийм гой цовоос сэргэлэн энерги нь хүмүүст үргэлж гоё юм урам зориг өгч идэг, хүмүүст илүү гоё, хүмүүс танаас дандаа юу гэдүүлээ үлгэр дуурайл авдаг тий. Үлгэр дуурайл авдаг. Sunflower бас яг тийм утгыг илэрхийлдэг. Нарнаас эрчим хүч авдаг. Хүмүүс таныг хараад их урам зориглох ах юм. Хүмүүс танаас үлгэр дуурайл авч чаддаг. Таныг хараад вау би юм болох юмсан гэдэг тийм гоё мэдрэмжийг та хүмүүст төрүүлж чаддаг. Тэр хэрээр та хэтэрхий олон хүнтэй харилцаад ирэхлээр тэр олон хүмүүс дунд маш олон муу хүмүүс байгаад тэр хүмүүсээс та ялгааг нь олж харж чадахгүй байх гэсэн үг. Яг зөв ялгалт хийж чадахгүй байх гэсэн үг. За заавал энэ бол хүмүүстэй байх албагүй. Ажил төрөл байд юм уу? Байх ёстой орчны энерги тий. Эргэн тойронд байгаа зүйлүүдтэй та хэрхэн хандж гин, байгальтайгаа хэрхэн хандж гин гэдэг байдлаас ч юм уу. Эсвэл бол та ямар нэгэн ажил мэргэжил дээр сонголтыг хийлээ гэхэд та яг өөрийнхөө зүн совингийн өгөгдлөөс яг дотоод мэдрэмжээрээ сонголт хийгээгүй тохиолдолд тэр ажил чинь явцгүй байгаад ингээд таны энерги чинь ингээд асуудалд ороод таны яг хийж байгаа зүйл чинь яг таны санснаар болохгүй байгаад байх тийм тохиолдол, гой үр дүнд хүрч чадахгүй байгаад байх тийм зүйл байж бас болдог. Хайр дурлалын харилцаан дээр ч гэсэн тиймэрхүү асуудлууд их гардаг гэсэн үг. Тэгэхээр та бол энергийн тал дээр ажиллаж өгөх хэрэгтэй байх нь өөрийгөө хамгаалдаг байх хэрэгтэй. Түүнээс бусдаар бол та маш гоё буян үлдэж чаддаг. Буянгаа дагаад та маш их азтай хүн байна. Аз таныг үргэлж ивэж байдаг юм гоё дотоод юм өгөгдөлтэй, сүнсний өгөгдөлтэй юм гоё ариун гэрэл гэгээтэй сүнс байна. За юу вэ? Энэ хүзэрний хон insight enlightenment. Вау. Таны тэр яг тэр нөгөөнийг дотроосоо гэрэлтсэн гой сүнс байна гэд ярьж байхад яг энэ хүзэр бас хойно байсныг харлаа. Энэ хүзэр бол гарч ирэх нь угаасаа ялтчгүй тодорхой байлаа. Энэ хүзэр гарч ирэлгүй л яах вэ? Ийм гой гэрэлтсэн сүнстэй, ийм гой гэрэлтсэн энергитэй хүнд бол insight enlightenment бол гарч ирлээ. За одоо болохоор танд энэ хүзэрнөөс өгж байгаа зөвлөгөө буюу танд яг юм higher self-esteem ч юм уу эсвэл 3 дахь далд ертөнцөөс болон дээд оршихуунуудаас тийм танд гоё мэдээлэл өгье. Миний яг энэ таны энэ 2 дугаар группийг сонгосон хүн дээр бол миний яриа бол амар гатчихээн. Тэгэхээр бол та магадгүй энэ хоолон хүрдэж жоохон гэмтсэн буюу та их хүнд гомдол хүнд их тэгээд байгаа байж магадгүй харагдаж байна. Тэгэхээр cultivate strength гэхлээр харж байна уу танд яг нөгөө 3 дахь нүдээ та нээх хэрэгтэй гэжсэн чинь бас яг нүдний зурагтай юм гарч ирж байна тий. Cultivate strength гэхлээр өөрийнхөө хүч чадлыг олж авах хэрэгтэй байна гэдэг ийм юу гарч ирсэн байна. Тэгэхээр таны нөгөө хамгаалалт сулраад байна гэдэг жийсэн. Тэгэхээр танд өгж байгаа зөвлөгөө нь болохоор өөрийн хүч чадалтай итгэлтэй байх хэрэгтэй байна. За тэгээд ийм амар хүчтэй гал ассан энергитэй хүний хувьд cultivate strength доош орж ирж байна гэдэг бол маш аюулын тохио байдаг. Та яг ийм хамгаалтгүй дээрэс нь яг таны амьдралын чи хэм маяг бас тэр хамгаалтгүй байдлаас ч болоод дагаад эрүүл бус амьдралын хэм маягтай байгаад байгаа гэж магадгүй. Тиймэрхүү байдал чинь та буруу хооллоод нойроо хэмжиж чадахгүй, нойроо хооллолтоо хэмжиж чадахгүй, дасгал хөдөлгөөн сайн хийж чадахгүй, сэтгэл зүйдээ бас ингээд анхаарал тавьж чадахгүй, үргэлж бусдыг гэж ингэж яваад айгүй бол амьдралын янз бүрийн зүйлүүдэд хит их автаж яваад тэгэхдээ та дээрэс нь хамгаалалтаа алдаад ингээд ирэхлээрээ та өөрийгөө маш том асуудал руу
унгаах гэж магадгүй байна. Тэгэхээр энэ бол маш юм аюулын дохио болж гарч ирж байгаа учраас та бол яаралтай өөртөө юм хамгаалалт хийлгэж авах хэрэгтэй байна. Хамгаалалт хийх хэрэгтэй. Дээрээс нь эрүүл мэндэд анхаарах зайлшгүй шаардлагатай байна гэж гарч ирж байна. За тэгээд Үхэлгэн үүд гээд номноосоо бол танд нэмэлт гоё мэдээлэл авъя гэж бодлоо. Энэ бол миний уншлагын хамгийн гоё хүссэн хүлээдэг үе байгаа. За энэ дээр юу гэсэн байна вэ гэхлээр тань дээр 144 дугаар хуудас таарсан байна. За энэ хуудсан дээр юу гэж байна гэхлээр бодлын мөрөн аясаараа урсаж байг. Ирэг дээр нь суугаад л харж бай. Хизээ мүтхэн урсгал шингэрч дарагдсан бодлын хөл татарч хөндөй хоосон чөлөө үүснэ. Энэ чөлөөнд чи жинхэнэ дүрийнхээ барааг үзнэ. Бодол үгүй үед бусад үгүй, нийгэм үгүй болно. Нийгэм үгүй болохоор чамд дүр шаардлагагүй болно. Энэ амьдрал дахь бүх дүр чинь хуурмаг гэж бичсэн байна. Би тань дахиад гоё уншаад өгье. Одоо бүр яг гоё. За бодлын мөрөн аясаараа урсаж байг. Ирэг дээр нь суугаад харж л бай. Хизээ мүтхэн урсгал шингэрч дарагдсан бодлын хөл татарч хөндөй хоосон чөлөө үүснэ. Энэ чөлөөнд л чи жинхэнэ дүрийнхээ барааг үзнэ. Бодол үгүй үед босод үгүй. Нийгэм үгүй болно. Нийгэм үгүй болохоор чамд дүр шаардлагагүй болно. Энэ амьдрал дахь бүх дүр чинь хуурмаг. Ийм мессеж гарч ирсэн байна. Тэгэхээр бол та магадгүй их гоё юм нийгэмдээ бусадтай харилцах тал дээрээ илүү гарамгай хүн учраас магадгүй танд ийм хуудас таарлаа гэж бол би ойлгож байна. Тэгэхээр бол энэ үгийн утга нь бол таныг яг ийм та бол яг хүмүүст тохируулж хүн болгонд өөрөөр харьцаж байдаг тэр дөрүүд ч юм бол та биш юм шүү. Яг тэр дөрүүд байхгүй болоход л яг жинхэнэ таны дүр чинь ингээд үлддэйн шүү. Тийм болохоор та өөрийгөө мэдмээр байвал, өөрийгөө таньмаар байвал бусад таныг юу гэж дүгнэхээс биш. Бусдад та ямар характер гаргадгаараа биш, яг ганцаараа байхдаа яг өөрөө өөртөөгөө ямар байдаг тэр бол таны яг жинхэнэ мөн чанар юм шүү. Тэрийг олж хараарай гэдэг ийм гоё зөвлөгөө гарч ирсэн байна. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс маань за энэ хүмүүсийнх маань affirmation бол ойлгомжтой боллоо. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань би ганцаараа байхдаа л өөрийгөө бүрэн таньж чаддаг гэдэг affirmation-ыг коммент хэсэг дээр бичээрэй. Би ганцаараа байхдаа л өөрийгөө бүрэн таньж чаддаг. За тэгээд энэ хүртэл миний уншлагыг ингээд сонссонд баярлалаа. Тэгээд үнэхээр та өөрийн чинь энэ уншлага танд үнэхээр таарч тохироод та нэмэлт мэдээлэл авахыг хүсчихвэл би хувийн уншлага хийдэг байгаа. Тэгээд энэ хувийн уншлагын талаар бол description хэсэг дээр бичсэн байгаа. Тэгээд намайг энэ хүртэл дэмжиж миний мэргийг сонгож сонссон та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсье ёо. Тэгээд би description хэсэг дээр бас дансаа бичсэн байгаа. Та үнэхээр намайг дэмжихийг хүсвэл бас donation илгээж болно шүү. Тэгээд donation илгээхтэй болохоор яг та амьдралдаа юу хүсэж гин гээд яг ингээ хүсэж байгаа зүйлээ бичих юм бол би тэрэн дээр чинь гоё ингээд өрөөгөөд за энэ хүний ингээ хүслэн гоё биелэх болтугай гэд ингээд гоё буян болох юм байгаамаа. Тэгээд цаашдаа ч гэсэндээ гоё бичлэг хийхэд тулд би гоё камер аваад илүү гоё контент хийгээд магадгүй бясалгал яаж хийх үү, манифест яаж хийх үү гэдэг талаар яг гоё өөрийнхөө царийг оруулаад гоё бичлэг хийхэд бол надад бол камер хэрэгтэй байгаа. Тэгээд тэрнийхээ төлөө бол би мөнгө цуглуулж байгаа. Тэгээд гоё хандив илгээхээр бол илгээж болно шүү. За тэгээд 3 дахь сонголтынхоо уншлага руу орё.
За 3 дахь сонголт маань бол Violet гэдэг хүзрийг сонгосон хүмүүс маань байна. Маш юм сүнслэг утгатай картыг сонгосон хүмүүсийн маань уншлагыг эхлүүлье. За та бусдын нүдээр яг ямар хүн бэ? Бусдын нүдээр та яаж харагддаг вэ гэдгийг нь одоо харъя. За энэ одоо бол би нэг асуулт дээр маш олон картыг татаж нэг асуудлыг хөндөхдөө илүү дэлгэрэнгүй байдлаар уншихыг зорж байгаа. За эхний карт булаа. Хоёр дахь карт. Окей. За Франц хүзрнээс бол 2 хүзэр татлаа. Одоо Child of the Universe хүзрний гариг ирхэсийн талбараас хүзэр татъя. Оо. За их зөөлөн унж орж ирлээ. Нептун. За Нептунийн Sagittarius сая шорцсон явчихсан. Нептун. Subconscious хариуцдаг гариг байгаа. Нептун ч бас Pisces ruled sign нь бас Pisces байдаг шиг санагдаад ах юм. Удирддаг орд нь зүүн бэлгийг хариуцдаг тий 70 дахь хумсрыг хариуцдаг гариг байгаа. Нептун бол маш юм сүнслэг гариг. За ерөнхийдөө бол энэ хүзрийг сонгосон хүмүүс маань маш хүмүүст яаж харагддаг бэ гэхлээрээ болвол за энэ хүзрийн маань хувьд бол энэ чулуунууд те энэ бол маш эртний энэ хүн чулуунууд байгаад байгаа. Энэ олон жилийн өндөр босгосон энэ чулуунуудыг хүн гариг ирхэсийн хөдөлгөөнийг мэдхийн тулд тэр сүүдэрний өндрөөр нь ингэж цаг хугацааг баримжаалж те тэр гариг ирхэсийн байрлалыг ингэж тогтоохын тулд ийм чулуунууд босгосон байгаа. Энэ бол одоо орон судлалд их ашиглагддаг зүйл байгаад байгаа. Тэгэхээр энэ маань ингээд доошоо гарч ирж байгаамаа гэхлээр бол танд яг тийм та яг юм магадгүй та юм унгааж их асгадаг төрлийн хүн байж магадгүй. Үндэс хүрд бол жоохон хазаалттай яг юм таны яг суур зүйл чинь нэг амьдрал дээрх яг нэг юм суур бие физиолог таны яг энэ бие махан бие чинь бол таны яг энэ амьдралын суур болж өгж байгаа зүйл те. Энэ амьдрал дээр таныг энэ дээд ертөнцийг энэ дэлхийтэй холбож өгж байгаа энэ гүүр яг энэ ганц таны энэ амьдралыг энэ тогтоож барьж өгж байгаа зүйл чинь бол энэ бие мах бод байгаа. Тэнгүүд та энэ бие мах бод дээрээ яг энэ суур хүрдэн дээрээ жоох юм асуудалтай байгаад байгаа учраас магадгүй та их өвчмөнд амархан ороогдох гэдэг жоохон бие султай байх гэдэг. Дээрээс нь хүмүүсийн нүдэнд бол та жоох юм салгах юм шиг нэг бүдэрч онж манах гэдэг ч юм уу. Эсвэл бол таны ажил үйлс чинь ягаад ч юм нэг жоохон бүтэмжгүй байх гэдэг тэгж харагддсан байх хүмүүст бол. Тэгээд тэнцвэр жоох алдагдсан. Энергийн хувьд бол жоохон тэнцвэр муутай, жоохон ийм сал пал хийсэн, савчсан энергитэй яг нэг зүйл дээрээ яг гоё тогтож чадахгүй. Тиймэрхүү байдалтай байдаг. Сайн тал нь хүмүүсийн нүдэнд харагддаг сайн тал нь юу вэ гэх юм бол та бол маш юм урлагийн өндөр мэдрэмжтэй хүн байна. Дээрээс нь маш юм сүнслэг өгөгдөлтэй. Гэхдээ яг одоо тэр сүнслэг өгөгдлөө бүрэн нээж чадаагүй. Дээрээс нь энэ яг сүнслэг өгөгдөл болон энэ суур те энэ бол сүнслэг Нептун бол сүнслэг энергийг хариуцдаг гариг байгаа даа. 70 дахь хумсрыг хариуцдаг. Энэ хүзэр бол бие физиолог те яг тэр суур хүрдийг чинь хариуцдаг юу байгаа даа. Тэгэхээр энэ хоёрын энэ тэмцэрийг энэ голд алдаад байгаа учраас
та хүмүүсийн нүдэнд яг нэг тийм өөрийнхоороо гэрэлтэж ингэж харагдахгүй байгаа гэсэн үг. Ерөнхийдөө айгүй тийм зөөлөн энергитэй жоохон сул доройч юм шиг тийм нэг юм салан палан юм шиг тиймэрхүү ингэж хүмүүсийн нүдэнд одоогийн байдлаар харагддаг. Гэхдээ давхар бас таныг биширч хардаг хүмүүс их байна. Яаж биширч хардаг вэ гэхээр та бол маш юм урлагийн өндөр мэдрэмжтэй нэг юм гаднаасаа л яг нэг тийм урлагийн хүн шиг нэг юм од инфлюенсер тийм хүн шиг харагддаг. Дээрээс нь хүмүүстэй ярилцаж хүмүүсийн дотоод сэтгэл зүйг ойлгох яг ярьж байгаа зүйлийг нь зүгээр яг ярьж байгаа чигээр нь ойлгохоос илүүтэй та яг тэр дотор нь юу болоод байгаа яг надад тэр хүн яагаад энийг ярьж байгаа яг ямар мэдрэмжээс үүдэлтэй энэ яриа өрнөд байгаа гэдгийг бол та маш сайн гүн ингэж ухаж ойлгож чаддаг. Хүмүүсийн хувьд маш юм итгэлтэй хүн байж чаддаг. Хүмүүст маш их сэтгэл гаргаж чаддаг. Тэр хүмүүс бол танд асуудлаа ярих их дуртай байж магадгүй. Cultivate strength дээш харж гарч ирсэн байна. Тэгэхээр бол танд яг үнэндээ ийм энергийн төвшөнд юмсыг мэдрэх чадвар байна. Та хүмүүст бол маш юм энергийн түвшин өндөртэй гэхлээр бол тэр хүмүүс бол танаас юм нууж чадахгүй юм шиг санагддаг. Тэгээ танд ягаад ч юм муухай харьцаж чаддгүй, тантай муухай харьцуул нүгэл болох юм шиг тийм гоё юм ариухан тийм нэг юм онцгой мэдрэмжийг өгдөг. Тэр хүмүүст бол та бас юм нууцлаг санагддаг. Ягаад ч юм нэг юм энергийн түвшин шал өөр бүр юм юмсыг арай юм гүн төвшөнд хардаг, юмсыг маш юм гүнзгий ухаж мэдэрдэг юм мэдрэмтгий. Тийм ч учраас та эргэн тойрны хүмүүстэй маш юм өндөр шаардлага тавьдаг. Та нэг л хүнд яг хамаг зүрх сэтгэлээ зориулаад тэр хүн чинь танд эргүүлээд ямар нэг юм өгч чадахгүй таныг гомдоох юм бол та тэр хүнийг шууд амьдралаасаа ингээд холдуулаад маш удаан хугацаанд гомдож, маш удаан хугацаанд ингэж дотроо уйлж ингэж явдаг тийм хөөрхөн эмзэгхэн сэтгэлтэй нэгэн тал та тэр хүнийг сонгоод тэр хүнийг хайрлахаар шийдсэн бол тэр хүнд бүр үнэхээр сэтгэлийн засал болж өгдөг. Тэр хүний бүхэл зүйлийнх нь асуудлыг шийдэж өгдөг, ойлгож ярилцаж чаддаг, үнэхээр дотных нь хүн байж чаддаг тийм гоё ийм энергитэй гэж бол хүмүүс таныг хардсан байна. За тэгээд Нептуний энерги орж ирж байгаа учраас яагаад энэ маань доош харж гарч ирж байна вэ гэхлээр суур хүрднэс чинь улбаатай энэ хоёр бол хоорондоо ингээд бие биенийхээ тэнцвэрийг алдуулж байгаа. Амьдралынхаа яг тэр суур бие мах бодин дээр ялангуяа та энэ эрүүл мэнд дээр биеэ хайрлах гэдэг зүйл дээр маш их анхаарал өгөх хэрэгтэй байна. Сэтгэл зүйг дагаад бие чинь хохирч яадаг те. Тэгэхээр та бие бодохын тулд эхлээд сэтгэл зүгээ бас тайвшруулах хэрэгтэй болно. Дээрээс нь зөв хоололдог, сайн унтаж амардаг байх хэрэгтэй. Бусдад бүх хайр сэтгэлээ өгөөд, бусдад бүх халамжийг өгөхөөсөө илүү эхлээд та өөрийнхөө биеийг маш их хайрлах хэрэгтэй байна. Бие физиологч нь ингээд гоё тогтвортой, тэнцвэртэй байгаа. Та газардуулаад, энерги газардуулаад ирэх юм бол дагаад таны энэ сүнслэг энерги чинь нэмэгдээд өсөөд зүүн совин чинь ч гэсэн хүмүүстэй харилцах харилцааны тэр төвшин чинь ч гэсэн дээшлээд ирдэм байна. Тэгээд энэ хоёр чинь хоорондоо ингээд уялдаа холбоотой тэнцвэрчээд ирэх юм бол та амьдралын тэнцвэрийг нэгэнт олчих юм бол та бол маш өндөр урлагийн мэдрэмжтэй хүн учраас од болох тий бүр нэг тийм гоц бүтээлэгч юу ах вэ? Ер нь бол нэлийн юм. За тэгээд нэмэлтээр болвол бусдад та харагдахдаа их гоё юм цэвэрхэн хувцалдаг. Них амар тийм тод биш айгу гоё юм бүдэг, зөөлөн, цэвэрхэн хувцалдаг. Тэг нэг тийм байглаасаа юм naturally яг юм байгалийн гоё үзэсгэлэнг та хүмүүст харуулж чаддаг юм гоё юм дулаахан юм зөөлөн харагддаг. Нүдэнд таатай их гоё тухтай ингэж харагддаг юм байна.
За одоо ингээд гаднаасаа та ямар харагддгийг бол одоо үзлээ, харлаа. Одоо таны яг дотооддоо таны яг сүнсний өгдөл чи яг жинхнээсээ яг ямар хүн юм бэ гэдгийг харж өгье. Та яг дотроос ямар хүн бэ? Дотроо ямар хүн байдаг вэ гэдгийг. Вау. Окей. Хоёулаа морьтой хоёр эмэгтэй хүн гараад ирэх чинь вэ? Ямар сонирхолтой юм бэ? За гариг хэрэгсэн хүзрөөс Татья. Янон. Маша. Хоёулаа морьтой хоёр эмэгтэй. Cancer. Libra. За од иргэсийн хүзэрнөөс харахад болвол Mercury the sun ямар их хүзэр иргээд байна. 2-2-оор шууд иргээд ах юм. За таны дотоодд бол маш их хэлэх зүйл байх шиг байна. Divine inspiration. За гайхалтай. За юм байна. За та бол таны сүнсний өгөгдөлчин болвол үннийг эрэлхийлэгч. За хүмүүс бол таныг яг юу гэж ч дүгнсэн байсан, таныг зөв замаар явж гинөө, буруу замаар явж гинөө, танд ямар зөвлөгөө өгж гин, таныг юу гэж харж гин, таны яг итгэл үнэмшлийг чинь яг юу гэж дүгнэж хүлээж авч байгааг та ерөөсөө анхааралгүйгээр яг тэрэнд хамаг энерги өрөлгүйгээр яг өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн үнэнд их тууштай гэх юм уу тий, өөрийнхөө үзэл бодолд маш үнэнч байж чаддаг тийм сүнсний өгөгдөлтэй байна. Яг үүндээ энэ эмэгтэй хүн ингээд жоохон ингээд гутарсан байдалтай. Тэгтээ яг өөрийн гэсэн яг энэ цагаан морийг тий, яг өөрийн гэсэн үннийг яг өөрийн гэсэн өөрийнхөө яг зүрх сэтгэлийн дагуу яг зөв зам руугаа ингээд явж байгаа учраас яг ингээд бусад хүмүүс чи ястаа бүтэхгүй энэ замаар явал яагаад ч бүтэхгүй, чи ястаа нэрээ буруу сонголт дандаа хийх юм ч гэдэм үү. Тиймэрхүү байдлаар танд чиний ингээ өнгөрсөн гаргасан алдаануудаа хартаа чи цаашдаа угаасаа ингээд бүтэхгүй, чи ийм гэл ингээл баахан хүмүүсийн ингээд юм та ингээд сэтгэлзэн нүүр чи ингээд жоохон юм урваасан байдалтай. Гэхдээ яг зөв зам руугаа явж байгаа учраас таныг зод те тэр яг юм хувь тавилангийн гоё гэрэлтүүлж өгж байгаа ийм гоё ертөнцийн ивэл дунд та ингээд явж гинэ, ийм замаар явж гин. Тэгэхээр та бол яг өөрийн гэсэн үнэн замаар явж байгаа нь яг зөвөө. Таны сүнсний чи өгөгдөл бол угаасаа тийм байна. Та бол тэр бусдын танд өгж байгаа зөвлөгөө, бусдын хэл амнаас өөрийгөө хамгаалж тэн дундаас яг өөрийнхөө жинхэнэ яг мөн чанарыг, өөрийн юу хүсэж байгааг олж авах тийм зорилготой, тийм өгөгдөлтэй гэсэн үг. Гэхдээ танд бол яг ажил амьдралт чинь нэг жоох юм урагшгүй байдалд ороод байгаа. Нэг тийм зогсонго байдалтай байгаад байгаа. Тэр нь яг юунаас улбаатай вэ гэхлээр та нэг альва ажил үйлсийг хийхдээ, альва нэгэн зүйлийг хийхдээ
Сэтгэл хөдлөлөөр айгүй хандаад байна. Тэгээ дээрээс нь сонголт хийхдээ маш удаан байна. Сонголт хийхэд хитрхи их зүйл бодоод хитрхи их эргэлзээ байгаад байгаа учраас тэндээс ч үүдэлтэй зогсон байдалд ороод энэ ажил төрөлтэй янз бүрийн талбар дээр харилцаан дээр ч байд юм уу сонголт юусоо хийхдээ маш их уддаг. Таны нөгөөдөл чинь бол яг өөрийнхөө үннийг болоод урагшлах байгаа та. Тэгэнгүүт та болохоор яг үнэндээ энэний ч нэрээ зөв ч юм уу, миний гаргаж байгаа шийдвэр ч зөв ч юм уу. Яг тэр ингээд нэг юм хитрхи бусад хүнийг бусад хүнд халамж хайрыг өгөөд бусдын амьдралд хошууд үрээд хошууд үрнэ гэх юм цааш юм бусдын амьдралд санаа зовоод тий бусдад гой зөвлөгөө өгөөд бусдад гоё юм нээлттэй байгаад тэгээд ирэхлээр яг үндэ өөрийн мөн чанараа жоохон алдаад байдаг. Өөрөө яг хийн таны өөрийн яг бусдаас онцгой чадвар чи юу тэрийгэ жоохон мартах гад байдаг. Тэгээд ирэхлээр сонголт хийхэд хэцүү болж эхэлдэг. Танд бол ийм либрагийн энерги бас байгаа байхгүй. Тэгээд сонголт хийхээс жоохон цааргалдаг, айгу удаан сонголт хийдэг. Гэхдээ жоохон буруу сонголт хийх гэдэг. Дээрээс нь ажил үйлс тал дээр хитрхи их сэтгэл хөдлөлөө оруулаад ирэхлээрээ нэг бол амар мотивац аваад нэг бол амар их ажил хийгээд айгүй их зүйлийг амжуулаад зэрэг бүгднийг хийх гээд хит их өөрийгөө ачааллаад яг заримдаа яг ингээд сэтгэл готролд орцсон үедээ таг гацаад бүр ингээд огт хүч хийхгүй байгаад энэс болоод таны нэг энерги юм жоох юм зогсон байдалд ороод байгаа юм байна. Тэгээд The Sun Mercury 2 бас доош гарч ирж байна. За тэгээд ирэхээр яадаг вэ гэхлээр тийм бас энэ Cancer мэлхий энерги бас доош гарч ирэхээр юм сэтгэл хөндлөлөөрөө ханддаг гэдэг байгааз. Тэнгүүд та хүссэн хүсээгүй аливаа зүйл сэтгэл хөдлөлөөрөө хандаад бусдад ихийг зориулаад ирэхээр Меркури доош гарч ирэх нь тодорхой байдаг. Та бол маш их хүмүүст гомдол тээсэн өөрөө хитрхи их зүйлийг хүмүүст зориулаад тэр зориулсан сэтгэлийг нь хүн үнэлэхгүй байдалд орох ч юм уу эсвэл хүмүүс таны хүндлэхгүй таны мөн чанар тэ таны дотор байгаа тэр авяас бэлгийг чинь олж харахгүй таныг яг юм гоё мундаг хүн гэдгийг чинь мэдгүй байдлаар юм үл хүндэлсэн байдлаар харьцаад ирэхлээр та тэндээс маш их гомдол тийсэн байна. Ямар нэгэн амьдралын чинь туршид ингээд хүмүүст гомдсон юм гүн шарах байна. Тэрнээс болоод таны хоолой хүрд чинь хаагдаад ярих чадвар тэ хүмүүстэй ярилцах чадвар өөрийгөө бусдад зөвөр илэрхийлэх чадвар чинь жоохон дутмаг болоод ирсэн байна. За дээрэс нь Libra ийм сонголт хийж чадахгүй өөрийн гэсэн онцгой чадварыг мэдэрч чадахгүй энэ энергиэс чинь болоод Sun карт доош гарч ирж байгаа буюу бас энэ хоолой хүрдтэй холбоотойгоор таны харилцааны чадамж тэ нэг тийм гоё бусад дунд өөртөө итгэлтэй байдлаар бусадтай харилцах дээрээс нь юм гоё альва зүйл тийм сэргэлэн байх, овжин байх тэр зүйлүүд чинь бол давхар ингээд унаалттай болоод ирж байгаа. Яа гэвэл хүн сэтгэлээр унаад хүнд гомдоод ирэхлээрээ нэг тийм гал дүл нь унтраад ирдэг. Тэгээд ирэнгүүт таны ажил үйлс чинь жоохон зогсон байдалд орсон. Гэхдээ нэг авууштай нэг гоё зүйл нь юу вэ гэхээр та дээд хүчнээс маш их энергийн урсгалыг ингэж бие рүүгээ оруулж гаргаж чаддаг буюу та тэнгэрлэг оршихугаас тэр дээд хүчнүүдээс тэр сахиусуудаас өвөг дээдсүүдээс мэдээлэл авч чаддаг. Дээрээс маш их хүч авдаг, маш юм сүнслэг тийм хүн байгаа байхгүй юу? Тийм тулдаа таны одоо энэ ийм их асуудлууд танд байгаа атал та бол ингэж гэрэлтэж чадж байгаа. Та яг үнэн зөв зам руу орж чадж байгаа зүйл чинь болвол та маш их сүнслэг далд ертөнцөөс тусламж, дэмжлэг авдаг. Таныг хүрээлээд маш их сахиус өвөг дээдсүүд чинь таныг үргэлж ивэж харж хандаж явдаг учраас тэр хүчнүүдийнхаа хүчинд та одоо ингээд зөв зам руугаа ороод ингээд явж байгаа маа. Тийм болохоор танд ийм их асуудал байхад л та ингэж мундаг явж байгаа юм чинь магадгүй та энэ өөрийнхөө асуудлуудыг дээш нь харуулад засалт хийгээд явах юм бол бүр үнэхээр хангалттай энэ байгаа байдлаасаа маш их тесрэлт хийж ингэж чадхаар харагдаж байна.
За ингээд таны яг дотроо ямар сүнсний өгөгдөлтэй байдаг, ямар хүн байдгийг чинь болвол ингээд харлаа. За одоо болохоор тэр дээд хүчнүүдээс өгж байгаа танд зөвлөгөө юу байна вэ гэдгийг харнаа. Дээд хүчнээс Тэнгэрлэг оршихуйгнуудаас танд одоо тэр үргэлж тусалж, дэмнэж танд замыг чинь чиглүүлж өгж байгаа хүчнүүдээс танд ямар зөвлөгөө ирүүлж байна вэ гэвэл за энд танд бол өгж байгаа зөвлөгөө нь бол та магадгүй яг одоо маш юм гацсан занганд орсон юм шиг ямар нэгэн юм найдваргүй байдалд ороод ганцаардсан мэдрэмжийг авч байгаа гэж магадгүй. Яг юм сүнсний төвшөнд таны яг дотоодд чинь тийм мэдрэмж төрж байж магадгүй. Гэтэ энэ үе бол хамгийн хүчрхэг болж чадах үе байдаг. Хамгийн их боломж өндөртэй үе байдаг. Та энэ ганцаараа байгаа үеэ маш зөв зарцуулах хэрэгтэй. Ганцаараа байгаа үеэ ашиглаад та өөрийнхөө тэр дотоод дуу хоолойг сонсох. Тэг өөрийнхөө тэр ямар зүйл дээр би хүнд гомдоод байгаа, надад ямар шарах байгаа юм те. Надад урагшлахад хойшоогоо татдаг тийм зан чанарууд байна уу? Тэднийгээ би яаж ангаах ёстой юм? Тэр зан чанарууд яг ямар шархнаас үүдэлтэй юм? Тэр шархыг би хэрхэн ангаах ёстой юм? Урагшлахад би яг юу намайг урагшлуулах хүч болж өгдгийг тэрийгээ би яаж илүү их сэргээх юм? Надад ямар чадварууд байна гэдэг ч юм уу өөрийнхөө дотоод руу ингэж өнгөөсөн зүйлүүд их хийвэл зүгээр байна. Дээрэс нь та ганцаараа байлаа гэд яг үнэхээр ойр ганцаараа гэсэн үг биш юм аа. Таныг бол тойрон хүрээсэн эргэн тойрны маш олон хүчнүүд таныг ингээд тойроод танд туслаад дэмжиж ингээд байж байгаа тэр хүчнүүдтэйгээ бас холбоо тогтоох хэрэгтэй. Тэд нартайгаа ярилцах хэрэгтэй, тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Та бол угаасаа тэгж холбогдож чаддаг хүн учраас бүр ингээд яг зориод яг өөрийнхөө асуудлуудыг ойлгоод одоо жишээ нь та хүнд амархан гомддог асуудлаа ангаамаар байгаа гэж бодъё. Тэгвэл та энэ оршихуйнуудаасаа тусламж хүсэж болно тий. За дээд хүч минь далд хүчнээс ингээд намайг харж байгаа сахиусууд минь. За би энэ хүнд амархан гомддог энэ зан араншингаа засахыг хүсэж байна. Тэгснээрээ би ингээд сэтгэл зүйн хувьд илүү ингээд ангаагдах юм аа. Тэгснээр би илүү гоё хүнийг өөрөөсөө бүтээж чадах юм аа. Энэ зан араншинг би энэ 26 ондоо багтаагаад засаж авмаар байна. Би хүнд амархан гомдохоос илүү би хүмүүсийн надад гаргаж байгаа хандлага сөрөг мэдрэмжинд би хариу урвал үзүүлэхгүйгээр өөрийнхөө сэтгэл зүг тусад нь авч явж тусдаа ингээд сэтгэл зүйтэй байж хараат бус байж чадсанараа би ингээд гоё энергийн хувьд юм хамгаалалттай болохыг хүсэж байна. Тэгээд би ингээд багаар тэр зангаа засаж ирснээрээ би давхар хүнд гомддог байсан тэр гомдлууд маань ангаагдаж ингэж ирэх юм байна. Би ингээд 26 ондоо бусдаас тусдаа сэтгэл зүйн хувьд бусдаас тусдаа байхыг хүсэж байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдээ ингээд гуйгаад ирэх юм бол яг та тэр засахыг хүсэж байгаа зангаа хэрхэн засах юм яг тийм гоо чиглүүлгүүдийг танд өгнө. Та өөрийн мэдлгүй багаар ингээд засагтаад өөрийн мэдлгүй та хүний хэлсэн үгийг айгүй гой хөнгөнөөр хүлээж авдаг болоод өөртөө тусахаа болоод өөрийнхөө яг итгэл үнэмшилд ингээд найдаад ингээд ирдэг байгаа багаар. Тэгэхээр таныг бол энэ гой дээд хүчнүүдээсээ тусламж ав, дээрээс нь өөртөөгөө их гой ажиллаж өгвөл зүгээр байна гэсэн юм гой зөвлөгөө гарч ирлээ. За тэгээ хамгийн гоё энэ уншлагынхаа төгсгөлд би Агнестийн гэгийн өвхөлгүй үүд гэдэг ботноос танд зөвлөгөө болгон нэг хуудсыг эргүүлэхэд 168 дугаар хуудас хэрэгцсэн байна. За энэ нүрэн дээр бол яг 112 аргын талаар болон 112 дээр бясалгалын аргаас гаднах зүйлүүдийг ингээд яасан байна. Тэгээд энэ дээр бол яг танд ойлгомжтой нэг мөрт байна л да. Энэ дээр юу гэсэн байна вэ гэхээр шаардлагагүй зүйлс рүү орох илүүц биш үү? Тийм ээ, бууж өгч чадвал хангалттай.
Даанч энэ нь ертөнцийн дээр хамгийн хэцүү зүйл. Арга техник тийм хэцүү биш. Тэдгээрийг чи өөрөө сурч дадуулж чадна. Харин бууж өгөхөг сурч мэдэх аргагүй. За одоо би яг гоё ойлгомжтой хэлж өгье заяа. За шаардлагагүй зүйлс рүү орох нь илүүц биш үү? Үнэхээр бууж өгснөөр хүртдэг юм бол энэ аргын хэрэг юу юм бэ? Яг шаардлагагүй зүйл рүү орох нь илүүц биш үү гэж оюун ухаан асууна. Тийм ээ, бууж өгч чадвал хангалттай. Даанч энэ нь ертөнцийн дээр хамгийн хэцүү зүйл. Арга техник тийм хэцүү биш. Тэдгээрийг чи өөрөө сурч дадуулж чадна. Харин бууж өгөхийг сурч мэдэх аргагүй гинэ. За тэгэхээр бол энэ мессеж танд яг энэ номон дээрх энэ ишлэл ч гэдэм үү одоо энэ номон дээр байгаа үгс танд яг юуг хэлэх гээд байна вэ гэхлээр за та бол яг энэ ямарваа нэгэн зүйлийг ойлгож ухаарахын тулд заавал нэг арга байж тарнаа да одоо жишээ нь та нэг юм өгцөгтэй болохын тулд өгцөгний дасгал хийх ёстой ч гэдэм үү тий тэндээс яг ойлгож авахын тулд та ямар нэгэн зүйл ойлгож авахын тулд та бууж өгөх хэрэгтэй болдог. Одоо жишээ нь та хүнтэй ингээд ямарваа нэгэн сэдвээр мэтгэлцлээ гэж бодоход та тэр сэдвийн талаар хангалттай мэдээлэлтэй мэдлэгтэй байх юм бол тэр хүнтэй мэтгэлцээд маш амархан байна те. Тэрийг бол мэтгэлцээд ялахад бол маш амархан байна. Гэтэ яг үндэ тэр хүнд бууж өгөөд би энэ хүнд зааж өгөхөөс илүү энэ хүнээс би юм сурах юм бол надад илүү ашигтай байна. Би энэ хүнээс юм сурахыг хүсэж ин гэдэг байдлаар ингэж бууж өгсөн байдлаар тэр хүнтэй харьцсан гэдэг бол хамгийн хэцүү байдаг. Одоо жишээ нь та нэг гудамд байгаа нэг гуйлагчин хүн танд ингээл амар зөвлөмж өгөөдөлаа гэж бодъё л та. Тэнгүүд та тэр хүнээс бол юм сонсоход нэлээд хэцүү байна. Та тэрийг ингээ хүлээж авахд маш хэцүү байна. Энэ муу нэг юм гудамжны архич надаа яг юу хэлэх гээд байгаа гэж хүлээж авдаг. Тэнгүүд тэндээс та энэ хүн хичнээн архичин байсан ч гэсэндээ магадгүй энэ надад ертөнцөөс хэлэх гээд байгаа зөвлөмж гэж магадгүй. Би энийг сонсоод авъя. Энэ надад хэрэгтэй гэж магадгүй гэд. Эсвэл бол та өөрөөсөө илүү доогуур түвшний өөрөөсөө дүү ч юм уу эсвэл бол өөрөөсөө илүү амжилтгүй яваа нэгнээс үг сонслоо гэж бодоход тэр үг надад хэлэх гээд байгаа яг надад ямар нэгэн зүйлийг ойлгуулж магадгүй тэр хүн надад яг амар юм ухаантай юм хэлээгүй гэж болох ч гэсэндээ үнэхээр сайн сонсоод үзвэл тэр хэлэх гээд байгаа зүйлээс нь би хэлж байгаа зүйлээс нь би өөрөө юм ойлгож авч чадах юм байна гэдэг тийм зүйл байдаг тий. Яг энэ нөгөө нэг юм гоё ишлэл татах юм бол нохооноос ч хүн юм сурах боломжтой байдаг гэдэг тий. Яг үнэхээр юм сурахыг хүсэж ивэл яг тэгэж ийм гоё бууж өгсөн байдлаар аливаа зүйлд хандна гэдэг бол маш хэцүү байдаг. Ямар нэгэн арга хэрэглэхдээ одоо жишээ нь та ямар нэгэн үг өгөөд та тэр үгийг цээжлээд унших бол амархан. Гэхдээ та яг дотоодосоо гарч байгаа үгээр ингэж ярихад бол бас хэцүү те. Яг тэрэн шиг ингээд аливаа нэгэн зүйлд бууж өгнө. Аливаа нэгэн зүйлээс ингээд юмыг суралцахад бэлэн болох. Өдөржингөө юм бодож байгаа та огт юм бодохгүй болоход бас аюу хэцүү байдаг те. Байнга юм боддог эсвэл бол байнга нэг зүйлээ хийдэг юм хүн тэрийг ингээ хийхгүй байхаар галзуурах гэдэг ч юм уу. Өдөр шөнөгүй ажилдаг хүн ажил хийхээ болохоор нэг жоохон тухгүй санагддаг. Огт ажил хийдгүү хүн ажил хийгээд ирэхээр тухгүй санагддаг те. Тэгэхээр яг нэг юм хийж дадсан зүйлээсээ өөрөө ингээд болох гэдэг бол бас юм бууж өгөх нэг хэлбэр байгаад байгаа байхгүй юу? Би физиологийн хувьд өөр нэг хувирал руу ингээд шилжихийн тулд бууж өгөх хэрэгтэй болдог. Тэр бол яг юм сурхаасаа илүү хэцүү байдаг юм аа гэдэг ийм санааг бол илэрхийлж байна. Танд бол ийм амар гүн утгатай бас ийм зүйл гарч ирлээ. За тэгүүлээ штэ тий. Энэ группийг сонгосон хүмүүс маань би бууж өгснөөрөө өөрчлөлтөд илүү бэлэн болж байна гэж гоё аффирмашн хэлгээгээр энэ бол маш юм гүн утгатай уншлага болсон учраас аффирмашн гэсэн бас юм гүн утгатай гарч ирж байна. Би бууж өгснөөрөө
өөрчлөлтөд илүү бэлэн болж байна гэдэг ийм гоё аффирмейшнийг ингээд илгээгээрээ комент хэсэгт. За тэгээд өөрийнхөө талаар эсвэл бусад харилцааныхаа талаар ч юм уу нарийн гоё уншлага хэлхийг хүсвэл би хувийн уншлага хийдэг байгаа. Тэгээд миний description хэсэгт хувийн уншлагын талаар мэдээлэл байгаа. Тэгээд та миний Instagram хаягаар ороод комент чат бичээд уншлага авч болно. Тэгээд дээрэс нь би дансаад ор үлдээсэн байгаа гоё donation илгээгээд тэгээд donation илгээхдээ гүйлгэнийхээ утга дээр гоё өөрийнхөө хүсэж байгаа биелүүлэхийг хүсэж байгаа зүйлээ бичээд өгвөл би гоё ингээд тэрийг нь гоё манифест хийгээд биелүүлэхт нь гоё өрөөгөөд ингээд өгөх болно. Тэгээд дээрэс нь тэр болвол таны donation илгээж байгаа тэр мөнгө чинь ирээдүйд илүү гоё контент бүтээхэд надад тус болох юм аа. Би тэгээд одоо гоё камертай болчих юм бол ирээдүйд илүү бяцлаглалын талаар ч юм уу эсвэл манифестийн талаар ч юм уу илүү гоё ингээд өөрийнхөө царайг харуулсан байдлаар гоё ийм контентуудыг хийх юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд тэрэндээ зориулж би ингээд мөнгө цуглуулж байгаа шүү. За тэгээд энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Тэгээд subscribe хийгээ, лайк, шеэр хийдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд энэ өнөөдрийнхөө уншлагыг дуусгая.